бэлдээд ярих гад ингээд явж хаад дараагийн сэдвүүд сурж ирээд гэхдээ тэр сэдв рүү хамаагүй өсрөөд орчиж болохгүй. Тэрнээс өмнөх сэдв рүү орохын тулд өмнөх бас нэг бэлтгэл ажлуудыг хэрэгтэй байдаг. Тэгээд тэндээсээ одоо дараагийн төвшөнд бас сэдвээ цааш нь бас ахиулах тэр их чухал байдаг. Тэгээд энэ одоо хүн байх тий одоо пост гуманизм гэдгийн арт талд нь дандаа пост транс гэдгийн арт талд гуманизм гэсэн ойлголт яваад байгаа шүү дээ. Тий. За энийг бол бид нар яг намайг байхад гуманизм гэж нэр ярьдаг байсан. Тэгээд ерөөдөө энгийн салбарын хүмүүс их тийм гуманистууд гэдэг ярь явцдаг байсан. За уул нь бол яг гуманизм гэдэг энэ үг маань ер нь бол яг барууны ертөнцид нэг 15 6 дугаар зуунаас эхэлж яригдсан ойлголт. Тэгээ тэнд бол ер нь асар том одоо оюуны одоо юу гэдгийг зөрчил өссөн. Юм бурхан бол ер нь бас яг биднийг тийм их нарийн мэддэг. Одоо тэдний одоо бурхан шүү дээ одоо God тий. Одоо бид бол энд 9 жилийн артал байгаа. Алтан нурууны зүүн хойдолд орших одоо байгаа бид нар шүү дээ. Тий одоо Азийн тодорхой нэг хэсэг арт юм уу. Тий тэгэхээр одоо барууны ертөнцийг ингэж ярихад шууд манай юм шиг ингэж ойлгож авчиж болохгүй. Ер нь бол тэгээд идэгин. Тий. Тэгээд тэнд их том одоо өөрчлөлт явагдсан. Одоо бүр хачин юм болсон. Одоо нэг 15 16 дугаар зууны үед. Тэр нь ер нь бурхан бол бүгдийг чадахгүй юм байна. Тэр God тэдний одоо нэг Кристийн God шүү дээ. Чадахгүй юм байна. Ер нь тэгээд бас тийм их зүрхий биш юм байна. Гэд рүү орж ирж байгаа байхгүй. Энэ чинь бас жоохон тааруу God байх шүү. Тий. Бас бүгдийг бас чадахгүй байна. Уул нь бол нэг толгойдоо эргэлж исэн бүхэл одоо сэтгэлийн хөдөлгөөн дуур тачаал толгойд эргэлж байгаа бүхэл өөрт явагдаж байгаа тэр психологийн болон майнд тухайн биеийн өвчин зовлон одоо юу гэдэг тэр бүгд цаана ямар нэгэн гадын тэндээс хамааралтай л гэж явж гисэн. Тий нэг эмэгтэй дурлаад нэг эмэгтэй дурлчих юм бол за гад намайг энэ эмэгтэй рүү явуулж байна. Түлхэж байна. За яв тэр эмэгтэй рүү. Тий. Өгд өгөх юм бол гад надад хөөхт бэлгэлжлээ. Ингээд бэлгэнд авчдаг. Гэмэрчлэн. Ер нь ийм хүл явж хагаад тэгээ нөгөө айхтар хөөхд бэлгэлдэг байсан. Нөгөө айхтар одоо дур сэтгэл хайр сэтгэлийн хөдөлгдөг байсан гад нь гинт нэр нь муудаад доош онцчихсан. За тэгээд гуманизм гэдэг ойлголт гарч ирсэн. Энэ юу гэвэл за хүн чи одоо сөрхий байна. Бие дана. Далийн болгон бүх юм одоо цаанаасаа зурсан зураг өвзья би гэж байхгүй гэсэн ийм одоо хүн өөрийгөө одоо авч явах ийм одоо өрөвдөлт цаг үе эхэлсэн. Одоо хинч намайг одоо хамгаалахгүй нь биш шүү дээ. Тэний тархилгын дотор эргэлдэж байгаа энэ хачин муу мухай сайн сайхан тэр бүгд шөнийн зүүдээс ахвал өдрийн солиор л одоо юу гэдгийг тэр бүгд чинь цаанаа миний л асуудал юм байна гэдэг чинь хөлөө өшөөрөхөд маш хэцүү байсан. Тий. Маш хэцүү байсан. Тэр учраас тэр Европ чинь тэр олон даймаа одоо юу гэдгийг өчнөө юм боллоо шүү дээ чинь тэнд чинь. Тэгээ сүмгийдийн ойрхол төр сүмгийдийн хоорондын өрсөлдөөн байлдаан, шашнуудын хоорондын байлдаан ер нь ачийн юм болсон. Тэнд одоо нэг 500 жилийн өмнө. За бид нар одоо нөгөө Аз гэдэг утгаараа одоо бид ингээд урагш байгаа юм уу зүүн тишээ юм уу төв гэсгээр ингээд Азийн газрын зургийг нэг ерөөдөө энд нэг төсөөлж яваад тэгээд Аз руугаа ороод ирэхээр бол шал өөр энэ зураг шал өөр шүү. 2000 жилийн өмнө бол ерөнхийдөө энтхэг хятад за Перс тий Арабын одоо өмнөх Перс арт юм эднэрт бол ерөнхийдөө хүнийг бол маш эрт ярьчихсан байсан. Тий. Яг бол энэ чинь нэг ганцхан шүтдэг нөгөө гад гэсэн ойлголт нэгэнд байхгүй учраас юм болгонд нэг гад байгаа шүү дээ. Тэгээ одоо цагаан дэрх ногоон дэрх ч гэдэг төвдрүү за урагшгаа энэ төр рүү болоод ирэх одоо тэгэл будда йога мага тантра одоо юу гэдгийг өчнөө ойлголтууд явж байгаа шүү дээ. Тэгээ тэд нар бол ерөөсөө айл хэдийн интегт бол тэр буддын шашин хиндуизмын шашны үед бол хүнийг бол тэртээ яриад эхэлсэн байсан. Хүн чи гэцэг. Тий. Чи одоо жоох юм илүү дотоо бие яаж мөргөл зэрэглээ хийж хүн амьтанд тусалж ариун цэвэр байж
хоолундаа багасгаж мацаг барьж одоо юу гэдгийг тэгж явна шүү битээ хөөрөөд байгаарай. Чи юу нэцээс тийм юм. Гэсэн тэр нөгөө психологийн айхтар юм чи маш их эртгэлсэн байсан байхгүй. Чи бол чи биш. Чи бол зүгээр л нэг хүн дуурайсан. Хүний хийснийг давтаж хэлсэн. Удлаа ярьсан. Улгайсан. Чамайг өөр мэдхгүй ш. Гэсэн тэр нөгөө энэ тийм юм чи яг маш их эртгэлсэн байхгүй. Тэр буддаа чинь гэрээсээ гараад тэр муу мухайг чинь харчаад сайн сайхныг байгуулах гэж бүтээх гээд одоо явж байгаа шүү дээ. Одоо айхтар зөвлөх шүү дээ. За хүн золуулт тэргүй нэг яттай ардсан эдгээс жоохон бичиг үсэг зааж боловсролтой болохгүй энэ ерөөс бүтэхгүй нөхдөд. Цагаан мужид мургуун мужид одоо тэгээд чи одоо тэгэл хятад орноор 14-5 жил ингээл одоо яваал лекц уншаа сургууль байгуулалт явчихж байгаа шүү дээ. За перси артан бол та нар бийж байгаа эртний айхтар артан тэр. Бүр ингэ түүхийн харах юм бол айхтар. Яг нь сүүлрээ нөгөө Арабиас тэр нөгөө Мекка, Медина энтраас Араби исламын шашаа орж ирээд яг перс нэглэн дарагдсан. Одоогийн Иран улс шүү дээ. Тэгээд яг ерөнхий одоо тэр мэдлэгээ боловсрол бичиг үсэг тэр одоо юу гэдгийг ном одоо хамгийн өмнө тэр байж байгаа. Тэрийг гаргаж яриад уншаал. Тоос ингэ өгч байгаа л уншиж байна. За ийм бол хуманизм гэдэг энэ бол манай энэ орчинд бол ер нь бол нэлээд эртгэлцсэн байсан. За биднэрт бол яг маш урт замыг туулж хөрхий юугаарч угаагдсан, юугаач яач бохирдсан, цаасан нурагдсан, мурагдсан илүү дутуу янз бүрийн босоор агаад сарлаган дээр атсан эдгээр юмнууд нь тэгэл явсаар байгаад манай энэ хавир ирсэн. Тийм л одоо сарлаг шүү дээ. Тэгээд яг биднэрт бол янз бүрээр буусан. Тэр юмнууд бол ерөөдөө жоохон ингэ бид нар чинь ерөөдөө нэг жоохон залтай учраас тэр юм ингээд буцаагаад хэрэгсэл болгоод хүн амтны айлгаад тэгэл тэгвэ шүү. Нүгэл шүү. Яаж байгаа. Тэгж болохгүй, ингэж болохгүй ч гэдэг юм уу. Тэр бол яхаа бидэрт бол ингэж хүрээд ирсэн. Уул нэг дажгүй юмнууд бол ирсэн. Яг Монгол хэл дээр орчуулад малчин артан болох тийм амар биш. Гэхдээ манжаар дамжаад бол их сайхан тийм ойлголтууд орж ирсэн. Тэр үеийг бид нар ерөөдөө маш их чухал үе бидний одоо түүхэнд маш их чухал одоо эргэлтийн үе байсан. Манжнаар одоо тэрэг том одоо соёлыг бид нар руу орж ирсэн тэр үе их чухал үе. Тэгээ дараагийн лекцэд бол энэ гаргалгаануудыг юу гаргана. Тий. За ингээд бол өнөөдөр тэр нөгөө айхтар хуманизм гэдэг ойлголт чинь бол одоо асуудалд орчихсон. Тий. Одоо хүн мундаг хүн алнаа будаа болгоно гэж хэлсэн бол энэ хүн ч бас яг нөгөө нэг энтхэх хятад перс Азийн артнууд хэлээд байсан. Болгоомжлуулаад байсан. Бүтэхгүй нөхдөд юм биш шүү дээ. Тэр одоо Зигмунд Фройдын психологч юм уу Шопенгауэрийн психологийн номнууд бол тэр нөгөө Кierkegaard-ийн психологийн философийн номнууд бол дандаа л энийг хэлж байгаа хүн бүтэхгүй. Тэгээд энэ одоо айхтар сургууль, ерөнхий боловсролын сургууль, сургууль хүмүүжлийн байгууллага одоо юу гэдэг улс төр илүү дутуу хүний эрхчлөө одоо юу гэдэг энэ ойлголтууд ч юм бол бүгд л нөгөө бүтэхгүй хүнд л хандж байгаа байхгүй. Тэгэл одоо цагдаа магдаа шүүх хууль мөл одоо юу гэдэг нэгэн хүн бүтэхгүй юм чинь. Бошоо шиг одоо эхнээс нь барьж авч идэр чинь ингэж авах бол ерөөсөй болохгүй юм байна. Өөртөө нөгөө багаас нь гэдэг шиг. За ингээд том зөрчилд орсон. Ерөөсөй бүр сүүлрүүгээ тэгээд одоо хэрүүл орол болсон. Даруй хүн гарч ирээл хүн болвол самгчгаас гаралтай. Юу гэнэ чирээ гэл. Нөгөө тэг чинь биеийн самгчин болгоод толгойг зовж байгаа зураг зурж шавлаад л. Маа самгчаа гэдэл. За нөгөө нийчээ болоод ирэхээр бурхан өгсөн гэдэл. Доор нь нийчээ бас өгсөн гэдэг гэдэл. Гой юмнууд явлаа шүү дээ. Тий. За одоо яадаг тарих судлалаа психологийн одоо сэтгэл зүйн салбарууд болохоор за хүн болоод тэргүү. Эсвэл тархин дотор л гэж юм болол. Тэгээд тархиных нь үйлдэлүүд л энэ хүнийг ингээд энэ тархин дотор нэг электрохимийн гэдэг уруулууд явагдчихдаг. Тэр уруулын засаад янзлаад гайгүй юм шахаад оруулчих юм бол гайгүй болчих надагч. Янз бүрийн юм тариа байгаа шүү бид нар. Холливуудын фильм үзэхэл нэг Афганы нөхөртөө уурлаад цаашгаа харангуудаа нэг монголгоод л нойлын хороонд ороод нэг монголч амрууганы хоёр гоо крант нь сууж аваад л
Тэгээд өөрх нь электрохимийн үйл явцтай нэг нөлөөлж байгаа юм байлгүй. За нэг юм хэм болоод л. За ингээд ерөн сүүл рүүгээ ерөн зогоо солиороод постхуманизм гэдэг маань ер нь хүн болвол яг хүн биш юм байна, бүтэхгүй юм байна. Гэт одоо постхуманизм чинь тийм ойлголтоор явчихж байгаа байхгүй. Хүний дараа. Ойлгохтой хүн байж байгаад бүтэхгүй байнт болчихлоо. За одоо яах? Ийм одоо постхуманизм том одоо асуудалд орсон. Одоо энэ буцаад орох хэрэгтэй юм шүү. Тий. Ер нь одоо шинэ орох хэрэгтэй байна. За бурхныг хэн орлох вэ? Эсвэл бид ч угийн хүн төрлөختч чинь угийн авьяастай юм чинь. Дахиад шинэ бурхан бүтээч л та. Тий. Тий. Бид нар ямар чадахгүй ш. Тий. Бурхан бүтээж. За ийм одоо тийм хүний нийгэм рүү хандсан хүмүүсийг нийт нь одоо хүн төрлөختөн гуманизм хүн гэсэн энэ ойлголтод том орчилд орж хүн байх одоо тэр одоо бид нар хүн бай гэж яддаг штэ. Тэр чинь бол бүтэхгүй. Тий. Хүн байж чадахгүй штэ. Тий. Энэ хүн бол гэвэл бас нэг арай таарах болов. Хүн болоорой. Хүн болоход суралцаарай ч гэдэг юм уу. Тий. Хүн болох гэж хичээгээрэй ч гэдэг юм уу. Тий. Тэс одоо төрлөө хүүхэднаас ээж аав юм өвөө ингэж явж байгаа тэгэл найзуудтайгаа ингээл мөнгө төгрөг ингээл хүн амтан жоохон залдаг аргалаад ингээл болоод диплом энтийн даваач одоо яадгийг тэг одоо төрлөө орчдөг ч юм уу таман газар ажилд орчдөг ч юм уу яадаг нэг зэг хурлын гишүүн болцсон ч явж идэг юм уу. Тэгээд энэ бол тэр манад болдог нэг хөрхөн жижигхэн юу шүү дээ. Хүүхдийн үлгэрийн жижигхэн зохиолууд шүү дээ. Тий. Цэцэрлэгийн хүүхдүүд л хөрхөн нэг нэгэндээ би дарга нь ямаа боосон юм а чи одоо тэр юм а тий гээл тэр дараа нь жоохон байж байгаа боосынхон дээр гарчдаг шүү дээ. Боос маш хурдан баригдаад маш хурдан доош орчдөг шүү дээ. Тий. За ингээд одоо хүн гэдэг маань энэ явсаар байгаад сэтгэл зүйн ч асуудалтай юм байна. За биеийн нэглэг сайхан одоо эхээс төрсөн энэ сайхан одоо гоё бие хаа маань явсаар байгаад санагчин болчтой юм байна. Тий. Гэхдээ бид нар бас жоохон муу санагч. Бид нар шүдэх муутай санагч. Жинхэнэ одоо оронгуудаа тэр бос санагчтай шүдэх сайн шүү дээ. Бид нар ч бол хаа байсан тэгэл их эрт шүдний эмчэд очиж эхэлж байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр бас санагчин дотроо бас бие их муутай. Тий. За дээр нь нөгөө бид нөгөө бие хучих нөгөө өсөн хэдэн одоо 100 мянган жилийн өмнө юм гуужаад алга болчихсон. Тийм. Тэгэхээр одоо бас илүүд дуу хувцс мууц одоо носон цомцохгүй болохгүй. Тийм. Носон цомцгчтэй байж одоо тэгэл одоо ямааны өсөл нөмөрчөө зогсож байгаа шүү дээ. Тийм. Ямаа бол яг сайхан шүү дээ. Тийм. Хотолтой хувцастай сайхан төрж байгаа. Тийм. Яг болж байна би одоо нэг ямааны бас нэг ачаар ингээд бас нэг нүцгэн бие дулаахаа явж байгаа юм да. Тий. Тэр хүн гэдэг ийм одоо асуудалтай. Тий. За энийг одоо айхтар одоо нөгөө мундаг одоо хүн болвол ингээд одоо сүүл рүүгээ яасан гэхээр энэ хүн маань бүр солиорч эхэлсэн. Одоо байгалыг эзэмшиж нөгөө хамтан амьдрахч амьдтаа устгах нөгөө сайхан ямар гоё уул бай гингуута алттай гингуут тэгэл дээр орчиж байгаа шүү дээ. Юу нөгөө сайхан бол байхгүй шүү дээ. Нөгөө их орон миний нутаг төрсөн нутгийн минь ямар хайрхан байхгүй шүү дээ. Хайрхаа гэж байгаа тэгэл ухаад эхэлж байгаа шүү дээ. Тий. Юу ямар илүү дутуу их орондоо нутагтай хайртай миний өвгд эзэн. Тий. Бурхан гойсон ч өгөхгүй өтрээд бурхан одоо яасан ч гуйлах юм бах юм. Жижигхэн газар гойж явдаг. Бас эсвэл бас нэг алт угчсан натаа бурхан юм уу? Энтэнээс бас лиценз олоод авчихсан юм уу? Тийм юмуд яваад байгаа байхгүй юу? Тэгээд ерөнхийдөө хүн өөрөө явсаар байгаа тэр постхуманизм гэдэг нь явсаар байгаа хүн ерөөс ингээд техникийн болоод техникчүүдээ л бүхэн техникээр хийн. Гараараа ухаа самардаад тэр нэг жавтан ухаад тэр бүтэхгүй катерпиллер авчирж байгаад сайхан бутаалга. Одоо та нарыг лишгээ Улаанбаатар хотоос гарах гэдэг юуны замд лүнгийн зам руу ингээд гарах гээл 22-ын төвчнөөс ийшгээ
нэг эвгүй ишиг хэрэгдэг штэ нэг тойрог байдаг штэ. Тэгээ тэрэн дээр аль нь гол зам, арин тусгах замаач мэдэхгүй тэгэл ингэж байгаа л пүрүс унсан малчид одоо тэгэл имийн олол гарчдаг штэ. Тийм бид нар. Тэгээд мориноос буугаад пүрүс рүү орцсон. Тэгээд тэн чинь өчнөө катерпиллер мэлэр гэдэл одоо шар мөнгөний том амар техникүүд байгаа шүү дээ. Тэгээд тэд нар хизээ нэгэн цагт одоо аль нэг уулыг л будаа болгоно шүү дээ. Бэлтчихсэн. За аль уулыг нураах уу гэж байж байгаа шүү дээ. Хуу гэдэл бэлнэ үү? Тий. Ухнаа. За ингээ байгаль руу одоо хүн маань өөрөө солиоролд ороод илүү дутуу байглаа сүйтгээд ингээд одоо бүр өөрөөсөө тэр нөгөө пост хуманизм хүн биш болсон гүнээ байсан гэдэг чинь явах гэдэг байгаа байхгүй юу? Тэр л яваад байгаа байхгүй юу? Техник технологиг одоо тэгж гэж үтж байгаа байхгүй юу? Таны экскаватор авэдрэл гэж байгаа шүү дээ. Тэгэл одоо ухаалталж байгаа шүү дээ. Тэгэл одоо шатхууны л асуудалд орж байгаа шүү дээ. Ингэж одоо бид нар бол ерөнхийдөө бид одоо пост хуманизм маань одоо ерөөсөө явахсаар байгаа бид нар ч одоо бүр өөрийгөө алах биш. Өөрөө солиорох биш. Дээр нь байглаа усгаад энэ нөхдөч одоо тэгээ цаашгаа яаж амьдрах гэдэг. За яг энэ нөхдүүд одоо ч тэргүй 100 жилийн дараа одоогийн байгаа хүмүүс юм байх биш. Тэгээ 100 жилийн дараа нөгөө үр садмад илүү дутуу тэр хүмүүс нь одоо цаашгаа байна үсттэй. Тэгээд тэтгэвтэй одоо ижүүлдэх гэнэ шүү дээ. Гайтай. Гэдэг чи явж байгаа байхгүй юу? Яг нь ер нь бол пост хуманизм бол ер нь одоо тийм учраас ер нь жоохон дээшлэгсэн сайжрах гэсэн бас нэг оролдлогод одоо гарч ирж байгаа. Сүүлийн үед ер нь бол тийм ер нь одоо ингээд сайжръя. Хүн одоо буруугаа хэлээд тэгээд бас ирээдүйн гэсэн үгэнд одоо бас итгээд тэгээд одоо сайжрах бас хэрэгтэй байна. Тийм ер нь бол хүний ухааныг бас нэг боловсромгүй болгох биеийн бас нэгс гайгүй болгох одоо ямар нэгэн улс орон ард түмэн та нар одоо мэдж байгаа шүү дээ. Зүгээр жижигхэн юунаас өксүүлээд юм тарианаас өксүүлээд одоо фитнес мэднес бодибилдинг ч гэдэг юм уу эдгээр ч бол хөргөд тэгэл бас нэг жоохон өөрийгөө нэг жоохон жижигхэн ч гэсэн давчих гал өөрөөсөө нэг жоохон илүү болчихгоо л үзээд байгаа одоо бүтэхгүй оролдлогууд шүү дээ. Тий. Тэгэл одоо айхтар зорилго морилготой байдал тэгэл гүнэ энэ гэдэл тэгэл гүйдгүү. Тэгээ яг энэ мэнийг бол яг та нэг жоохон ингэж байхад та нар нэг сар гэртээ зүгээр нүглээ босоол нэг ингэчгээд байхад ингээл томрол ирд юм билээ. Хараа ядаргаа. Тэгээд тэрээс нэг хувцсны арзмаар асуудал гараад ирнэ. Тэгэхээр чи бас нэг мөнгө төгрөгөө бодоод дэмийч юм шиг. Тийм. За ингээд хүний ухааныг ерөнхийдөө ер нь явандаа энэ хүн чинь нэгэнт одоо юм бүтэхгүй юм чинь одоо ер нь энэ дээр нэг жоох ажиллаж хүнийг ер нь айтайхан болгоно. Тий. Одоо нэг компьютер янз бүрийн чип мип суулгана тэр гэлээ шүү дээ. Тэр одоо Neuralink тэр гэл одоо нэг хүндгэр байгаа шүү дээ. Хин гэж. Сая энэ Twitter худалдаад авчдаг. Тэр чинь бол одоо тэгэл та нарыг янзнаа л гэдэг шүү дээ. Тий. Тэгэхээр энэ бол одоо та тэгэл янз бүрийн фильм үзсэн шүү дээ. Люси одоо тэгэл X Machina тэр янз бүрийн угаа хүний ухааныг тэгэл флашн тийгээд л одоо тэгэл компьютер тийгээд байгаа юм яагаад байгаа тэр existence тэр гэл тий нэг Johnny Depp гэдэг нэг аваагаа яатсан нөхөр нэг existence гэх нэг фильм тоглодог шүү дээ. Тий тэгээд тэр бол тэр бүтэхгүй. Худлаа гэдгийг сайн мэдгэлээ шүү дээ. Тэр шүүх хурал дээр сууж байгааг нарсан чи юу existence. Тэр ийм нийгмийг ер нь өөрчлөх гэсэн ийм юм бол маш их явж байгаа. Тий маш их одоо өөрчлөнө. Хүнийгс амар потенциалтай болгоно. Амар чадвартай болгоно гэсэн юм бол одоо маш их явж байна. Тэрэнд одоо маш их санхүүжилт авж байна. Тий. Бүр амар. Тий. Нөгөө талд бол ингэж одоо хүн лүү бити ингэж дайраач хөрхөн амтан. Ядарч яхад бас ингээл дайраал. Сайжруулна чип толгойд нь суулгана. Одоо гос чин дээр болгоно энэ гэдэл. За зарим нь бол яатчин энэ гэдэл уртаасна. Яачаад байгаа энэ гэдэл. Болж лээ шүү дээ. Тэг ч юм уу. Тэр явж байгаа шүү дээ. Тэр хүний одоо ингэж одоо бас доош нэгээд одоо болж байгаа юм уу? Ийм одоо асуудлууд гарч байна. За нөгөө талд тэргүй хүний нийгмийн соёл бидний одоо хэдэн
100 мянган жилийн өмнө 200 мянган жилийн өмнө гэдэг баха. За 300 мянган жилийн өмнө бид нар ч одоо Африкаас гарлаа шүү дээ. Тий. Тэгээд явсаар байгаа л одоо ингээл энэ бөмбөрцгөр чинь бүгдээрээ тарлаа шүү дээ. Тэгээд бид нар одоо яаж явж байгаа бидний одоо өвдөйц ч юм уу өө эмээ ч юм уу одоо яаж явж байгаа юугаа ээж явж байгаа энэ чинь салхитаа зогсдгоо өвлжөнгөө удаан хүн дааруулсан гацаа ингээ хүрээд ирдэг юм. Үе юм болохоор бас нэг боцсон л байгаа цаана. Тий. Гүй тэр үед очих бол одоо болохгүй байсан маач гэдэг юм одоо юу гэдэг юм. Тийм. Тэгэхгүй бол одоо хийнийхэн ч одоо бид нар ч одоо алчих гээд байлаач таач гэдэг юм уу. Тэгэхээр энэ бол хүний нийгмийн өнөөдрийн хүртэл ингээд бидний энэ хүртэл явж ирээд өнөөдөр бид нар ингээд лекц үсцэнгээс явж сууж байгаа. Сонсоод ахтар техник компьютер ч гэсэн би ч одоо энэ бас нэг хүн залгахчихсан энэ тэр бас бяцхан дээшлэх гэдэг юм хайшин тий. Тэгээд энэ бүхэд мал яг хүний соёлын нэг зам. Тий ингээл cultural одоо тийм үү? Ингээ зам өөрхий. Байна шүү дээ. Тэгээ энэ соёлын энэ их зам маш их хэцүү замыг туулж өнөөдөр хурж ирчгээд тэгээд одоо энэ хүнийг одоо бас ингээ доош нэгээд авах бас арай дэндүү байгаа юм шүү гэдэг явж байгаа байхгүй. Энэ их хөгжлийн соёлын замаа бити одоо бас үүсгэрээ. Тий. Юу ингээл гинт одоо тэнгэрээс буугаад ирсэн юм шиг л бид нар лугаад арайд засаж анслах гайдал. Тархитлогооны юм суулгах гайдал. Энэ ч бас тэр соёлын хөгжлөө бас балж байгаа юм шиг гэсэн. За ингээд тэрний цаана одоо нөгөө моралын философч бидний ёс суртахууны ёссон асуултууд гараад ирнэ. Тий хүнийг нь хүнээр нь байлгахыг хөөрхий тэгэл яах тэгэл явчлаа гэлтэй. Тий яа жоон хэцүү заадах чинь. Тэгэл яах тэгэл явчлаа гэлтэй тий. Тэр шиг зөвөр. Нөгөө нэг итгэдэг шүү дээ. Наадах чинь бурхан бүтээсэн. Гэхдээ бурхан бас нэг бодж л бүтээсэн баг гэдэг шиг л. Тэр л явж байгаа байхгүй юу? Тий. Яг философийн ёссон асуудалд одоо нөгөө хуманизмын ер нь тэгээд одоо хүнээ одоо жоохон бодъё. Учир зүггүй засаж анслах гэж одоо энэ тент нь эрг шургыг хөдлөх гэж оролдоод юу хүү? Аяар нэг жоохон орхи. Гэсэн тийм явж байгаа одоо. Ер нь бол постхуманизм дотор ер нь философийн нэг бас нэг урсгал. Бид нар ч бол ингээд заавал нэг л үзэл бодолтой юм бол ямар ч хамаагүй шүү. Тий. Одоо би нэг юм харахаар энэ бол таны үзэл бодол гэх юм байна гэдэг тий. Үзэл бодлоо ямар ч хамаагүй. Тий. А зүгээр яг би бурхан шүтдэггүй л энэ бол үзэл бодол. Тий одоо 7 хоногийн дотор бидний бүтээгдсэн гэвэл би хаа гэх юм уу. Тий. За эсвэл бол одоо яадаг чамд одоо хойд нас мас байгаа энэ гэвэл яг штэ ч гэдэг юм. Чиг шиг. Тэгтээ дотор бас юмыг айж идэх гэж боддог юм уу. Тий нөгөө нэг физикч юу гэдэг штэ тий. Нөгөө нэр хаалган дээрээ тэр Европууд чинь морины тахвал гэдэг юм байна шүү дээ. Тэ? Тэгээ нөгөө нэг муухай орж ирэхэд хамгаалдаг гэсэн. За манай ээж мэж болвол надад мэддэг бүр хаалганы дээр энэ тэр юм жижигхэн хөрөөмөрөө энэ тэр тавьсан байт. Миний. Тэг яаж ч надад хөрөөж ингэ муухай чамаар ирэхэд хамгаалж байгаа юм шиг. Тэгээ тэр нөгөө тэр физикч хэлдэг. Та одоо физикч юм хүн байж атеист бурхан шүтдэг юм байж ийм ингээд өлөгч гэсэн ингээс очиж одоо болж байгаа юм уу? Таахгүй шүү дээ. Гэсэн чи. Гүй би өмшдөггүй. Тэгтээ өмшгүй ч гэсэн биелдэг гэсэн. Тэр л явж байгаа байхгүй юу? Тий. Заавал өмш алавгүй. Тий. Ингээд ер нь бол хүнлүү постхуманизмын янз бүрийн зарим нь ингээд өөрчлөн шинжилнэ гэсэн нөгөө талд бити одоо хүн зовоогоод яасан ядаргаатай хүн жоохон 50 байлгаа ч гэсэн нөгөө талд гараад ирсэн нэг ийм нууд бол явж байгаа. Гэхдээ энэ үзэл бодолтой ямар ч хамаагүй шүү. Ерөнхийдөө янз бүрийн хүний нийгмийн, хүний ертөнцийн сайжрыг гэсэн нэг хэсэг. Гэхдээ тэрний хэтрүүлдэг. А нөгөөт нь нөгөө хүн зүгээр байлгаачтай гэдэг. Тэгээд бас хитрхи одоо бас нэг идэхгүй байдлаар руу орчдөг. Тэгээд энэ л одоо хүн төрөлхтний бидний инээдэнд хөгжилт бидний одоо байгаа байдалтай одоо human condition тий. Хиний одоо хэлдгээр Бальзакийн одоо тийм үү одоо хүний комед тий. Тэр л явж байгаа. Тэгээ яг гол нь бол яг тэ ер нь тэртээ тэргүй бид нар мэдж байгаа бид нар байгаагаараа байгаад байдгүй бид нар яаж игээд жижигэн ч гэсэн бол жоохон урагшлах гэж оролддог. Тийм. За бас хэд их одоо том зорилго тавиад хэд их урагшлах гэж байгаа бүр буцаад өнгөрчдөг энэ төр бас асуудал байгаа. Тий. Өөрийгөө одоо бас хэтрүүлээд даацаа хэтрүүлээд тэгээд бүр дээшлэх биш доошлогч жишээнүүд зөндөө бий. Тий.
Тэг яг өнөөдөр хуманизм энэ хүн ер нь цаашаа ер нь хаашаа явж байгаа бол ер нь явандаа яах бол одоо ингээл зарим хүмүүс гэдэг чинь ингээл дандаа компьютертад ингээл ийм л болцсон юм чи ганцхан 7 удаа үлдэх байх ч гэдэг юм уу нэг юм хөнөд яваад байгаа шүү дээ. Тэгээ би хөл гараа нэг ажиллахгүй юм чинь тэр сүлдээ нэг сайхан том дангаасан толгой жижигхэн биелүүлдэх байх ч гэдэг юм уу. Нэг иймэрхүү янз бүрийн юмнууд байдаг шүү дээ. Ирээдүйд их болов ингэх болов гэсэн. Тэр бол яг хөөрхөн. Тий нэг тиймэрхүү кино фильмүүд Холливуудын нэг хөөрхөн фильмүүд байдаг шүү дээ. Тий ахтар роботууд гарч ирээд л хүн төлөвийг эзлэж байгаа мó яагаад ч байгаа. Тэгэл хүн зүхтаага хаач байгаа шиг тий. Тэгээд хүн чинь тэгж тэр робот техник бол тэгж хүн шиг айхтар болохгүй та тийм амар зүүн энэ тий. Замар роботууд амар зүүн энэ байгаа шүү дээ. Багны араар ингээд ногоцчихсан жоох шиг тэгс нэг гараад ирж байгаа шиг ч одоо бүр өөрхөн нэг хүн өөрийгөө л тэргээр төсөлж байгаа байхгүй юу? Робот нэрийн доор бид нар ийм балаа штэ л гэдэг төсөлж байгаа байхгүй юу? Тий. Тэгээд яг энд ч одоо тэгэл өшөө нэг аюултай юм ба явж байгаа л да. Аюултай ч байхад бас нэг хөрхи эртний л бас нэг мөрөөдөл тий бас нэг урт насалчих гэсэн тий энэ постхуманизмын гол юм чинь бас нэг тийм яваад байгаа байхгүй юу? Энэ постхуманистууд гэдэг ингээд интернетээр зөндөө янз бүрийн хүмүүс ирдэг. Ихэнх нь энэ Америк англихан байт юм аа. Энэ одоо англи Америкийнхан англи саксон гэж өдр шинэрлдэг шүү дээ. Итэр одоо яахаараа нэг тийм нэг бусад хүн төрөлхтний бусад хэсгээс нэг гажууд ийдгийг. Одоо тэгэл санагдах юм шүү дээ итэр ч одоо. Янз бүрийн юм хэрэглээд технологи юу яан ч гэнэ. Одоо тэгээ яах гэж байгаа одоо тэр хурд насалж одоо тэр байтга одоо бүр хүмүүс ингэж урт наслаад 200 наслаад эхлэх юм бол одоо тэр тухайн улсын тэтгэврийн систем бүр баларна гэж байгаа шүү дээ. Тий. Одоо нэг 80-тайгаа ч юм уу за нэг 60 хэдтэй одоо тэтгэврт гарчдаг. Тэгээ 150 насалдаг. Тэр ч одоо 100-аад жил тэтгэвэр авах нь шүү дээ. Тэр мөнгө ч одоо хаанаас орж ирэх вэ? Тий. Бол тэтгэврийн систем чинь өмнөх генерацанд ажиллаж юу бүтээгээд тэгээд тэндээс урлаг орж ирээд тэгээд тэрүүгээрээ тэтгэврээ өгөөд тэгээд цааш нь нэг тэтгэврийн югаараа даатгалаараа дараагийн үе нэгэ тэтгэвэр аваад явах хэрэгтэй шүү дээ. Тэр ч одоо 100 жил одоо би тэтгэвэр авах нь шүү дээ. Юучихгүй. Тэр мөн ханаас орж ирэхийг улгаа явах уу? Уул ус анаар авах уу? Тий. За бүр зарим нь бол бүр мөнгө болох гээд байна. Тий, нөгөө флашнд өөрийнхөө майнд ухааныг ингэж флашнд даунлоод одоо яадгийг апплод юу болдгийг, эплод одоо юу болдгийг тий. Тий. Тэгээ тэрийг одоо ингээл дуртай компьютерт хийгээл би байждаг. Сайн уу? Компьютерлэгсэн гэнт би тэгэл ороод ирэх шиг үлээч. За молор хэднүүтээ нэг жоох юм ярих юм гутаад. За алиг чи нөгөө хинбэ молор хэднүүт флашыг авид ирдэ гээл. Флаш авчаад так хийчдэг. Тэр бол сайн бацхан нөгөө гараад ирдэг. Бараг тийм л болох гэдэг шүү дээ. Тий. Тэгээ ямар дурын одоо компьютерт дурын роботод бас оруулчих нь. Тэгэл би робот болол явчихдаг ч юм уу. Тий. Эсвэл айхтар одоо сүрхий айхтар нөхрийн биемийн бараг явандаа суулгах юм ч юм уу тааши. Гэл биемэд бол гараад ирэх юм шиг л шүү дээ. Тий. Тэгээ ийм одоо цаашдаа мөнгө олох гэсэн тийм юмнууд яваад байна. Тий. Энэ бол бас постхуманизм. Тий. Нөгөө тэгдэг шүү дээ. Нөгөө юу урт насалж өөрөөр мөнгөний болно гэдэг чинь бас нэг асуудалтай байгаа байхгүй юу? Өхгүй гэсэн асуудал биш байхгүй юу? Тий. Хүн алчих юм бол өгч шүү дээ. Тэгэхээр одоо мөнхийн настай хүмүүс чинь ерөөдөө гэрээс гарахгүй гэж байгаа байхгүй юу? Хингээш хүч юм болдог дуусаа. Мөнх наслах төлөвлөгөө, урт наслах төлөвлөгөө одоо тэг бүтлгүүрдэг юм шүү дээ. Уран зохиол чинь урлагийн гой салбар шүү дээ. Уран зохиол урлагийн салбар биш гэдэг. Жинхэнэ урлагийн салбар. Тэнд ямар гоё үхийг мэдэрч гой ухаар өөрчлөлт соён гэвэл жинхэнэ урлагийн хүмүүс ерөөсөө хайж байна. Манууд бол дандаа философи гэдэг шүү дээ. Тийм зөвхөн роман гэж боддог шүү дээ. Ер нь өмцгөл өөрөө философоос гарсан. Философч болохоор ингэ хөтөө байсан ч гэсэн яг тэр сэдвээр нь яг тэр хүний характерын байгаа болдгоо. Философч жоохон айгу баримтал. Литератур би яагаад ингэ над тийшээ орбод тутагаад байдаг вэ? А философик гоёор амьдралаар гоё илэрхийлж явж байгаа. Философи уран зохиол хоёрын дандаа дунд явдаг байхгүй юу? Одоо Азийн нэгтэй зохиолчд маш их гарч ирж байгаа. Бонгос нэгтэй зохиолчд маш их гарч ирж байгаа. Барууны орнууд тэгж нэгтэй зохиолчд. Тэгээд уран зохиол ер нь эмгтээлэг юм байна гэдгийг би ойлгоо. Тэгээд эмгтэй зохиолчдын романыг авчуулаад үлссэн чинь тэгэхээр одоо бол 3 эмгтэй зохиолчийн
явуулсан. За энэ нь болохоор Сөүл хотын үл ойлгох хөтөр шиг Бэсуа гэх нэгтээс өгч байгаа. Сүүлийн гэсэн юм шиг. За энэ болохоор Бан гэдэг нэгтэй өгсөн гарсан. Энэ хөтөд нэгтэй нэлээд ахнаад маш их номууд үзсэн. Энэ болохоор Японы Саяко Мурака гэх сүүлийн үед гарч ирж байгаа. Японогийн баяр ёслол тийм масктай. Тэгс ийм яаж байгаа байхгүй. Тэр нь бол та нар одоо мэдэн ш нэг тайм билүү юу илээ. Тэрэн дээр нөгөө хин хоёр тоглоод тэгэл нөгөө гараараа ингээл хугацаа өгөөд идэх ш нэгэндээ. Тэгээд зарим нь амар хугацаатай болчихсон. Баяны охид өгөөд гэсэн чи зүгээр дүүр хугацаа ерөөсөө зүгээр. Хитэн зүгээр 1000 жил амьдрахаар хугацаатай байгаа байхгүй. Хүн амт жоохон. За чинь 10 жил амьдрмаар байна маа. Гээл 10 жил өгөөл. Тэгэхээр ядуу нөхдүүд мөнгө тааруу нөхдүүд очиж. Нандаа 5 жил өгчөг тхүү гээл. 5 жил аваад. За тэгтээ тэд нар чинь алчин бол өгч чинь. Тэгээд нэг залуу бүр ингээд бүр маш их настай. Тэгтээ уундаа тэрэндээ. Тэгээ нөгөө хин даваач бүх насаа ухаалтаад онцгой өгчөөд тэг гүүрэн дээрээс үсэр өгчдөг шүү дээ. Тэгэхээр бол өгөхгүйсээ ойлголт биш шүү. Мөнхийн насыг бол зөвхөн боломж авж байгаа болохоос биш өгөхгүй гэсэн гарант авахгүй. Тэгэхээр дахиад уурлаад эхэлнэ шүү дээ. Хүн алсан ч гэсэн өгдөг болмоор байна гэдэг. Тийм. Дараагийн төлөвлөгөөрөө явна шүү дээ, тийм. Гэх мэтлэн ингээл. За постмодернизм бол ерөнхийдөө нэг нийгмийг ерөнхийдөө хүн төрөлхтнийг ерөнхийдөө хүмүүсийг л ингэж их өөрчлөх гэсэн тийм их тийм том одоо нэлээд тийм малти одоо мета төвшөнд яриад байгаа байхгүй юу. Тийм. За зүгээр яг одоо нэг бүрчилсэн хүмүүс рүү яг орж ирээд өөрчлөх гэсэн тийм одоо бас төслүүд явж байгаа байхгүй юу. Ойлголтууд. Тэгээ тэр нь болохоор одоо нэг трансгуманизм яваад байгаа байхгүй. Тийм. Нэг бүрчилсэн хүмүүст бие хүн рүү тулсан бие хүнд чи идэг гэсэн чи гэсэн тэр явж байгаа байхгүй юу. Ямар нэг технологийн тусламжтайгаар одоогоосоо илүү маш их чадвартай болох. Маш их чадвартай болох. Тэр явж байгаа байхгүй. Технологийн тусламжтайгаар. Технологи. Тийм тэрээс одоо чам агнад илгэний идэх юм уу? Тийм. Тэрс нэг сайжрахгүй байгаа. Нэг сайжрахгүй байгаа. Яг янз бүрийн юмнууд ингээд зүүж өрдөг ч юм уу, соёо моё зүүдэг ч юм уу, энэ ч бас өлгдөг ч юм уу. Янз бүрийн бас жоохнод байна шүү дээ. Одоо онгон охин, залуу охины цус уух одоо юу байдгийг тэд нар бол ер нь жоохон хоцрогдчихсан одоо. Тийм чадвартай урт насалж сөрхий болох гэж тэгдэг одоо юмуд бол өнгөрчихсөн. Тэр бас энэ эрэгтэй хүмүүс бас асуудалтай юм шиг байна. Тэ? Төөрхийг амьдчих гадарч байгаа юм уу? Ортосч гаач байгаа юм уу? Эмэгтэйчүүдийн дараа үлдчих одоо яах гэж байгаа. Юу ч их гэдэг. Тий. Одоо эрэгтэй хүмүүс ч одоо бүтэхгүй шүү дээ. Тий. Би ч одоо эрэгтэй хүмүүсийг дургуй шүү дээ. Тий. Харахаар ороод идэж шүү дээ. Тэгээд нөгөө бие одоо технологийн тусламжтайгаар одоо сөрхий болох одоо яадаг ч одоо тэгэл гар хуруу мөрөөн айхтар ажилтдаг ч юм уу булчин ширвс нь яадаг ч ингэж эргэлдэж хүн будаа олгоол ингэж хөл дээрээ өсөрч хүн амтныг одоо олгоол одоо яадаг ч нисэх гэж байгаа юм яах гэж байгаа тий. Тийм нь бол биендээ хэрэгэлдэг та нар мэднэ шүү дээ. Тий янз бүрийн технологийн тусламжтайгаар тэр нь бол одоо юу гэдэг нэг сайборг морг энтертэй одоо яадаг чих байлаа гэхэд чихэндээ тусгай илүү сонсдог одоо аппарат хийдэг ч юм уу илүү хардаг одоо аппаратууд хийдэг ч юм уу хөл гарандаа янз бүрийн одоо аппарат юу гэдгийг илүү дутуу тийм технологиудыг хэрэглэж биеийнхаа чадваруудыг сайжруулдаг ч юм уу гүүгээ явцдаг ядардаг ч юм уу. За юу болоод тэгэхээр нөгөө оюуны төвшөнд аягүй мундаг болох. Тэгээ бас энэ чинь янз бүрийн шийд мэд болгох. Тэгж одоо ингээл юм амар хурдан шаадл хурдан жижиглээд яадаг ч. За сэтгэл зүйн асуудлуудаа бас шийдэх янз бүрийн технологийн аргуудыг хэрэгжилж байгаад психологийн асуудлыг шийддэг ямар сэтгэл хөдлөлтөнд болгодог.
мөрөн болж байгаа гэж зогсчихдээ. Тийм одоо психологийн ингээд яах гэсэн барих гэсэн тийм юмуд бол маш их байдаг. Тэр одоо тэгээ enhancement энэ төр гэл янз бүрийн хүнд бас нэг жоохон нэмэгдлийн юмнууд оруулаад сайжруулах гэсэн юмнууд маш их явж байна. Биеүн дээр одоо сайжруулах гэсэн тийм юмнууд явж байна. Трансгуманизм өөр их том сэдв одоо сүүлийн үед маш их ярьж байна. Хаана бол амны өмчлөл өрсөн. Одоо Холливуд биш юу одоо нэг Google тэр нэг Silicon Valley тэр хавар болоод одоо ерөөсөө Google илүү дутуу нөхдөж одоо тэргээр одоо тэгэл манай нөгөө найз Zuckerberg, найз Musk, найз Bill Gates, найз шимбэл бид нар чинь 4-5 найз байгаа шүү дээ. Тий бүгдийг таньдаг. Тий Bezos гэсэн тий бүгдийг бид нар тань монголчуудаа өсөрөх шүү дээ. Тий бүгдийг таньдаг. NBA-гийн сагсчдыг бас бүгдийг тань манай хинж гэж ах шиг. Өнөөдөр орой бас дажгүй тоглолцоо заадах чи энэ гэж байгаа маа ши. Тий. Тэгсэн чи гадаа хонь маялж идэг. Тий. Бас хөрхөө. Тэгээд нэг NBA болчдаг. Зарим нь бас Champions League-ийг болчихсон тэр явж идэг. Би одоо гэрманд олон жил болохтаа тэр үлгэн мүлгүүг яг нэг жоохон хардаг гэсэн. Тгийч их тус сонирхож байгаагүй шүү дээ. Монгол төрөд чи бүгдээрээ Bundesliga-гийн хөлбөмбөчтэй нэрийг мэдчихсэн шүү дээ. Яа нөгөө Баварын тэр гээл оролж. Энэ жил татгах житийг тэд нар худалдагдсан. Сайн тоглож байгаа энэ жил тэр гээл. Тэгээд ер нь бол тэр хүнээс илүү хүн болох гэсэн бол ер нь бас философийн юмд бол маш их явд юм аа. Тэг одоо сайн бид нар буддизм ярьлаа, Кунз ярьлаа, тэр Юро Заратустра ярьлаа, Персийн дараа тэр Юро орж ирээд Аллах юмд бол дандаа хүнийг илүү л болохгүй оролдоод байгаа шүү дээ. Тий. Доошо онгочихгүй шиг. За Европ бол ерөнхийдөө нэг 15-р зуунаас эхэлж ингээд гарсан. Тэгээ хүнээс илүү хүн болох юм. Тэр нөгөө дээд хүн Супермен тэр чинь тэр айдиа чинь тэндээс л эхэлсэн байхгүй. Одоо Америкууд чинь сүүлд үүссэн арт түмэн шүү дээ. Тэгээ дэлхийн бүх юмыг өөрийн болгоод ингээд яриад идэг. Тий. Яах ч юмгүй шүү дээ. Тэр хаа байсан энэ дэлхийн хятадын, Перс, Араб, Иран тэр ертөнцийн юмнуудыг тэгээд над Европын ч бас эртний Ром, антикийн Ром, янз бүрийн юмнуудыг бүгдийг аваад бүгдийн дуурайж машин бариад бүгдийн дуурайж номнуудаа хийгээд тэгэл нэг л сөрхий болохгүй л одоо ганцаар үлдэх гэдэг шүү дээ. Тий. Өөрөөр одоо Америкаас өмнө хүн төрөлхтөн байгаагүй маа шээ. Тий. Прэ Америка бол том байсан шүү дээ. Тий. Тэр суперменууд бол яг л одоо нөгөө Ницшегийн дээд хүн тэр нөгөө хиний юуны энтхэгийн хиндийн шашинны нөгөө атаман төдөрл явж байгаа шүү дээ. Супермен чи атаман шүү дээ. Тий. Тэр явж байгаа. Тэгэл яг тухайн одоо тэр хүн одоо шинжлэхдэх тэр асар том ойлголт явж байгаа. За ер нь философч гэсэн ер нь бас энэ хүнээс илүү дэшээ хүн болох хүн төрөлхтний хөгжил бол дэвшлийн үйл явц гэсэн бас том онлууд явдаг юм аа. Тий. Одоо бид нар тэр одоо Маркс, Ленин одоо тэднийг бол одоо яг ойлгох хэрэгтэй байхгүй социализмыг ер нь бол Монгол хүнийг одоо дээшлэх гэж ер нь өчнөө болсон байхгүй. Сургууль сургаатал гэл хичээл заагаатал. Томатос уу. Хичээлээ хий. Тэр гэдэл. Тий. Монгол хүн ч нэг бас жоо. Ийм болохоор онцлог гэдэг болцсон явж байгаа маа. 5 онц ийдсэн ч гэх шиг. Олимпиадад дөрүүлсэн ч гэх шиг. Эндээс ахуулаад газар хүртэл бас медаль энэ зүтсэн ч байх шиг 7 дугаар ангийн охин. Тэгэхээр яг ер нь бол түүх бол заавал хөгжлийн процесс байх ёстой. Тийм. Тэгэхээр ер нь бол тухайн тэр арт түмэн тухайн тэр нийгэмд дэвшлийн хөгжлийн процесс ингээд урагшлах юм явагдахгүй бол тэр арт түмэд түүх ярих хэрэггүй л гэж байгаа. Тэгээ би чинь нөгөө Монголын түүхийн юм асуудлууд дээр чинь ингээд зөрчилдөөд гайхаад эргэлзээд идэх чи тэр байхгүй чинь ямар нэгэн түүхийн тийм хөгжлийн дээшлэх бие даасан бидний одоо тийм айхтар үйл явцын тэр явагдаагүй шүү дээ бид нар чинь. Тэр одоо ямар түүх ярих гэдэг юм бэ гэхээр чи түүхээ өөрсгөлээ гэл ингээд байгаа байхгүй. Би энэ түүх шээ зүгээр яг үйл явдлын үргэлжлэл байж болох юм. Тийм амар биш. Тэгээд яг ер нь бол Марксийн одоо хэлсэн үг гэдэг. Ер нь бол философч та нар одоо хорвоо ертөнцийг хангалттай тайлбарлаа. Одоо болоо. Одоо дэлхийн хорвоо ертөнцийг өөрчлөе гэсэн үг байдаг. Тий. Тэгэхээр тэр Маркс бол ер нь сүүл бол одоо олон зуун жил ч байх тийм 150 жил
хүндрэлтний төвийг бол нэлээд тодорхойлсон л доо. Тэг одооч Маркс ярьсаар л байна. Тэгэхээр ер нь социализмын үед одоо 45-аас 40-оос дээш насныхан 40-45-аас дээш юм байна да. Тэр бол ерөөдөө бас жоохон Марксийн жоохон мэднэ гэх хэвээр. 35-аас 45 насныхан бол ерөөсөө гэцүү. За 35-аас доошлохороо яслаас талтай. Сая таксинд явж байхад 37-тоо залуу явж илээ. Тэгээ намайг таниад тэгээд жоохон юм ярьсан би. Чи тэгээд би ч одоо жоон тамаагүй юм яриад юу хөтэй чиш одоо юу нөгөө амар генерацийн бидтэй 30-аас доош настай байх гэж бодоод тий. Нөгөө орхиод явсан генерац шүү дээ чи ээж аав нархад гадагшаа явчихсан. Тэгээ олон жил нөгөө нэг нас цаашаа аялж болохгүй хоригдчихсан учраас уулзч чадлагүй удчихсан. Интернетээр нь уулзлаад тэр генерац ах шүү дээ чи гэж. Гүү би 37 гэж. Тэгвэл чи нөгөө генерац шүү дээ. За. Жишээ нь тэгвэл нөгөө нэг юу нөгөө гахаан янз бүрийн удаа намайг гадагшаа хийж наашаа цаашаа яваад. Тэгтээ чиний үеийнхний чинь ээж бас нэг буцаж ирээд идэг байсан. Тий. Чинээс доош 35-аас доош насных нь бол буцаж ирээгүй. Тэндээ баг. Бид чи монцлогтой байхгүй юу? Энэ одоо муу сайн гэж үнэлж болохгүй. Ер нь философч хязгаарч зөв буруу гэж үнэлэх дурггүй. Ер нь хүн чи тэгж амьдр гэж хэлэх дурггүй. Надаас бол маш их хүмүүс одоо за яаж амьдрах вэ хэлж байгаа. Мөнгө чи. Тэр бол байхгүй хэвээр. Би тэгж чадахгүй. Би чинь нэгдүгээрт лам биш. Хоёрдугаарт одоо улс төрч биш. Хоёр амар нөхдөд биш шүү дээ. Лам улс төрч хоёр гэж. Тэр ийм одоо ер нь бол энэ трансгуманизм, постгуманизм гэдэг ойлголтууд бол ер нь явсаар байгаад бас тэндээс гаралтай шашин философийн тэр энтхэг Кунз хятадч одоо тэр айхтар боловсролын том бүр олон зуун жилийн төрийн том системтэй шүү дээ. Тий. Ингээд хүнийг яаж одоо төрийн хүн болгох тэр шалгалт малгалт юм хүн бичиж байгаа энэ тэр амар штэ садуулж байна. За энтхэгүүд бол амар тийм бурхан шашин одоо юу гэдэг шүтлэгсээр тэр нөгөө бяцлал мэрслэл янз бүрийн йога одоо юу гэдэг тэрээр бол амар хүний дээр засаж янзлж байгаа. За тэр нөгөө Перс тэр Араби ертөнц бол тэр хүнийг бас тэр өдөр 5 удаа мөргөл энэ төр хийлгээд одоо бүр өсөөр янзлж өгч шүү дээ. Тий. Одоо бид нар бол одоо тий хөшнчүүд мөргсөн завч хөшнөх хүмүүс мөргөж ирээ заа гэдэг яваадаггүй шүү дээ бид нар чи хөшнөг ажиллагачлаа. Тий байхгүй шүү дээ. Эсвэл нэг хүн мөнгө төлөөд өдөр чинь там мөргөж байгаа миний өмнөөс гэчихэд тий. Тийм хүмүүс шүү дээ бид нар чи. Тэг чадахгүй. Тий. Тэг нэг хөл айгуул амиа оруулж бидэнд тэр чи. Тэр хүнд амар үнэлтэй. Бид нар бол тэд амар тэнэгэл гэж хэлнэ. Бид дандаа муулдаг шүү дээ хүмүүсийг. Аюу дөрмөө мэддэг ухамсартай ёс суртахуунтай хүмүүсийг бид амар тэнэгээ. Тий. Бүү нэг юмд ингээ баригдчихсан энэ төр гэл. Тэгээд өөрснөө нэг юмд баригдахгүй тэгэл бодоо олох юм байна л да. Тэгээд нөгөө талд бол түрүүн тэр нөгөө соёлын хөгжилдлийг одоо та нар яах гээд байгаа юм бэ гэдэг нөгөө шүүмжлэгч гарч ирээд постгуманистуудыг шүүмжиллээ шүү дээ. Тэр нийгмийг өөрчлөх гээд хүн төрөлхтнийг өөрчлөх гээд байгаа нөхдүүд. Одоо энэ трансгуманистууд яг хүний бие даасан хүнийг ингээд өөрчлөх гэсэн тэр одоо нөхдүүд гараад ирлээ шүү дээ. Тэгэхээр тэдний эсрэг бас нэг асуулт тавьж байгаа. Үгүй чинь одоо бараг антропологийн асуулт байхгүй юу? Наад хүн чинь одоо за яг хөө сангагч байсан юм байгаа. Гэхдээ одоо ийм болцсон явж байгаа нэг чи сангагчгийн хажууд наад чинь сөргөл байгаа үстэй. Тий. Бас сайн цаг мөг зөтсөн гайвал биш шүү дээ. Сангагчгийн хажууд. Тий. Энэ хүртлээ явж нэгдэг чинь. Тий. Тэнгүүд л энэ хүний өөрийнх нь бас нэг хүн болох гэсэн тийм үү? Даарч хөрөхгүй бас нэг ингээд толуулаа болчих гэсэн бас нэг үржиж гэсэн гэлүүд дөө гэрүүл одоо юу байдгийг хамаатан садан юу байдгийг бас ингээд манайхаа гэж байгаа бас ингээд яваад ирчих гэсэн юм надад байна шүү дээ. Тий. Тэрийг бид нар бас үгүйсгэж болохгүй л гэж аахгүй антропологийн. Тий. Толгой молгоо надад ч бас гайгүй болчихсон байна. Тийм хүн цээжилждэг болчихсон. Ядчлаа одоо машины дугаарыг болвол амар цээжилж шүү дээ. Тий. Гайхамшигтай. За тэгэл утасны дугаар муугаарыг тэр айхтар цээжилж байгаа санаж байгаа юм тэр бол одоо амар биш шүү дээ. Тэр нь бас антропологийнхаа хувьд хүн гэдгээрээ бол аюул сөрөг болцсон байна. Тэг үл гар нь өөр байна. Төшөл бид
Тэр 100 жилийн өмнө гар утас бариад ингэж хуруунууд нь ажиллаж чадахгүй байсан гэж байгаа байхгүй юу. Одоо бид нар бол гар утсан дээр бас будаа болгож шүү дээ. За би ч одоо ингэж чаддаг юм аа. Би бол ерөөхдөө нэг иймэрхүү. Тэгэхээр оюутан залуучууд чинь авлаа. Яах гэж байгаа тэгж байгаа. Баг тэгээд зовлчлаа маа гэлдэг чинь өө цаац. Тэгэхээр бид нар ингэж хөгжсөн байж шүү дээ. Тэг дараагийнхын бүрэн сөрхөө болох нь шүү дээ. Тэгэхээр энэ антропологийн хувьд ингээд хөгжөөд байгааг юм. Би хаана хөгжөөд байгааг юм. Тэг бид нар одоо ямар байлаа 100 жилийн өмнө 200 жилийн өмнө эмэгтэйчүүдийн бие хаа ямар байсан одоо мэдэхгүй. Нөгөө дээлүмсээ бүсэлчдэг байсан болохоор харагдахгүй. Тэр нь бол за ихчүүд одоо бас барилдах гад юм хамаа тайлаад зодог шуудаглаад гараад ирэхээр бас нэг бид нар хардаг шүү дээ. Тэ бие хаана бас өө за юм байж. Гэхдээ дээр юм бөхчд амар сөрхий фигүрнэ гэдэг юм а тий. Амар загвар өмсгч юм ийтэй. За тэр би хаач яах вэ? Тэгэхээр энэ одоо хит их одоо тэр хүний тэр юуг бас бодолцох хэрэгтэй. Нөгөө талаар ер нь хүн бол бас тэгээд амтны илэргэд нэг их сөрхий болох гэж амтнаас илүү болох гэж бас хөөрч болохгүй бас дарж эхэлж байгаа байхгүй юу? Ер нь чамайг ингээд хүн чамайг хараад тахад чиний биений бүтэц энэ чинь хайтас тэр ялахгүй. Тий, ер нь бол янз бүрийн хүнд бол одоо элгийн солиг үйл баргалж орчин үед гахааны элэг гахааны зүрх солиход баргалж болно гэдэг байгаа байхгүй. Асуудалгүй. Тэгэхээр гахаа хитээр ямар ч асуудалгүй шүү дээ. Тий би хаа юу тий би нэг юм гахаа гэж хэлж болохгүй нэ шүү дээ. Цагаад болоход тэгэл би элгийг аваад хийлгэх нь шүү дээ өөрийнхөө гиз рүү. Өө одоо өгсөн чинь гахааны элэгтэй л явж байна. Тий дэжгүй тий. Харин ч идэж явахдаа өрсөлдөх болчлаа. Хавдаг болчлаа ч гэдэг юм одоо юу гэдэг. Яг эдийн засгийн хувьд жоохон тийм л байна. Тэгэхээр хоол сайхан шингэдэг болчлоо. Тийм гэдэг ч юм уу. Тэр хүн гэдэг өөрөө ийм их одоо асуудалтай. Өнөөдөр ерөөсөө ингээд ийм их асуудалд орчихсон. Тэр л одоо яваад байгаа шүү дээ. Тэгээ тэр асуудал тэр нэг өөрийнхөө тэр асуудалтайгаа хатаахаа яваад тэргээ хүлээн зөвшөөрөөд тэг яваад дайч чадахгүй гач юм хийх гэдэг. Тэр явж байгаа. За одоо бүр амар нөхдөд гараад ирсэн байлээ. Тэр Hive, Mive, Extra, Pioneer ч гэдэг юм хөө ойлголт бол бүр ерөөсө хүм машин хоёр тэр холбогдчихно гэсэн юм яваад байгаа байхгүй. Ер нь тэгээд явандаа нөгөө хүн машин холбогдож ингэж явж байгаа. Явандаа нөгөө машин хүнээд аваад тэг хүн устдаа тэгэл дандаа машины дэлхий болно ч гэх шиг юм хөө зөндөө юм явж байгаа. Та нар янз бүрийн фильмүүдийг үзэж байгаа тийм зөндөө явдаг шүү дээ. Одоо Blade Runner тэр бол нэлээд юмуд явдаг. Ex Machina дээр бол бүр хөрхи тэр нэг томото залуу байдаг шүү дээ. Тэг дээр үд ээж аав нөхөрчсөн тэгээ ганцаараа тэр чи хотлон өнгөрөөж нэг тэмцээнд төрүүлсэн болгоод тэг шагнал магнал дуулж хагаад тэгээ нэг евро авчдаг шүү дээ. Хотоос гараад бүр нөгөө нэг хамгийн том босс нь дараагийн хүнийг хиймэл одоо техникийн технологийн хүнийг humanoid гэх юм одоо юу гэх юм тэрийг хийж байгаа тэр газар очиж тэр хамгийн том босстой уулздаг шүү дээ. Тэгээ нөгөө хамгийн том босс нь яан зүрийн эмхтэй хүмүүс бүтээчихсэн. Тэ? Технологийн хүчээр тэдэртэйгээ бүжиглж байл. Тэ дискод бол. Тэг бүр солиорцсон байждаг шүү дээ. Тэ. Тэгэхээр явсаар байгаад энэ хүн тэр машин болох энэ бол ер нь явандаа бол юу болох вэ яах вэ гэсэн анхааруулсан одоо тэр чинь дистопи энэ гэж нэрлэдэг шүү дээ тий. Утопи чинь бол цаашаа сайжирнаа. Дистопи чинь бол цаашаа мууднаа гэсэн. Тэгэхээр ирээдүйд бол сайн сайхан бидний хүлээхгүй муу мухаа хүлээнэ гэсэн. Бид нар бүр өөрөө өөрснийгөө ерөөс ингэж их хөөрч нэгнээсээ илүү болж технологи бүтээж интернет одоо компьютер гаргац одоо юу гэдэг ингэж технологийн уралдаан хэрэггүй уралдаан өрсөлдөө ингэж явсаар байгаад амар роботууд зохиогоо тэрнтэй гачин програмууд суулгаад тэгээд системд өөртөө устгуулж штэ гэсэн юм явах гэдэг байна. Тэгээд тэр Ex Machina дээр яг тэгдэг шүү дээ. Тэр юунд нөгөө том боссыгоо нөгөө Ex Machina ч очиж хоёр эмэгтэй очиж утга шааж халаад тэр чинь хоёулаа хүн биш нөгөө юу шүү дээ. Одоо хиймэл хүн шүү дээ.
artificial intelligence гэдэг шүү дээ. Хэмэл хүмүүс. Тэгээ боссыг хаалаа. Тэгээ сүүлдээ нөгөө өхөн чинь нөгөө нэг тус болж исэн, нөгөө өөрт нь хайртай болсон нөгөө нэг даруухан залуу байгаа шүү дээ. Манайтай ярилцлага хийжсэн. Тэр залууга харахчгүй тэр байшинд цоошлоо яваад гэж байгаа шүү дээ. Тий. Дурган хүрсэн. Тий. Нэмэ дурган хүрч байгаа шүү дээ. Тэр би одоо сүүлдээ заа босс зөвүүн босс гэсэн тэрийг авсан зөвөө. Хөрх юм томоотой залууг амийн аварчихгүй дээ гэсэн. Хөх. Гэл гараа авчих шүү дээ. Би ерөн хэрэгтэй ч удаа дургуй гэл гараа авчихлаа шүү дээ. Тэр одоо өнөөдөр орчин үедрээс хамгийн хүнтэй юм тэр мөнгө зөнгө нэр хүнд илүү дутуу одоо газар мазар баялаг уул юу гэдгийг богдуулын тэнд асар том одоо хувийн эдлэн газартай одоо юу гэдгийг 3 давхар байшинтай одоо юу гэдгийг одоо тэ хэдэн өрөөтэй онцлогийн 5 өрөөтэй ч гэдэг юм уу юу гэдгийг одоо чацраны 500 модтай ч гэдэг юм уу юу гэдгийг тэр бүгд бол яах вэ? Өнөөдөр юу үнэтэй вэ? Тэр өөр хүүхэд миний охин өстөө миний хүүхэд миний өстөө нэрээ юу бурхан юм байгаа юм штэ энэ тэр гэсэн тэр үнэт гэдэг байгаа үлдэх гээд байгаа тэр юмнууд чинь бүгдээрээ жинхэнэ үнэтүүд биш. Хамгийн үнэт зүйл бие хүн өөрт юу вэ гэхээр хугацаа. Time. Тэр л үнэтэй болчихсон шүү. Ямар нэг байдлаар бид нар хугацаа хоочих. Ямар нэг байдлаар бид нар хугацааг өөртөө зориулах. Хүнд биш өөртөө зориулах. Дэмий юмд бид нар одоо маш их одоо хугацаа алдчихлаа хөө. Шаал хэрэггүй мар орлоод яа. Харин тэнцэл алдчихсан биш үү. Ялангуяа одоо нэг 25-аас 55 насны хооронд хугацаа хамгийн хэрэгтэй хугацаа. Энэ 25 20 эдэн нас бол тэр үед тэнэг нас. Тий. Залуу нас бол ер нь тэнэг хамгийн хэрэггүй биш шүү дээ залуу нас бол. Хамгийн гойч хүүхэд нас. Тэгээ дараа нь насан туршид тэгээ сүүлийн хөгшин нас гэдэг бол хамгийн сайхан насууд шүү дээ. Залуу нас тэр хэрэггүй юм байна. Хүмүүс тэгтий залуу нас сайхан гэсэн шалгуудлаа. Эргээд залуу болвол очиж би гэдэг шүү дээ. Тий балаа юм тий ээж аваас хамаарлаа тийм ч байхгүй энэ ч байхгүй тэр ч байхгүй тэгээд утгаа ч байхгүй бүтггүй ч байхгүй тэгээд хажуу талд нэг л мундаг болсон найз нар тэгээд цааш нь ахаар шалгуудлаа. Тий. Тийш явах гэж байгаа ийш явах гэж байгаа. Тэгсэн чинь найз нь тийм юмд хожоод ингэсэн чинь найз нь тийм өстэй байн таваач шалгуудлаа. Одоо явлаа. Оос нэг лээд цагаалцсан ч гэдэг одоо юу гэдэг. За ингээд нэг хөрхийн муу нэртэй юу гэдэг шиг одоо ингээд бид нар чинь 3 дахь том одоо хүндрэлтний асуудал гарч ирээд байгаа байхгүй юу? Бидэрт одоо тулгамдаад байгаа. Нэг нь одоо тэр пост хуманизм хүндрэлтний сайжруулалтаа бодоо болгоно гэсэн. Нөгөөх нь бие хүнийг одоо сайжруулад амар стандарт нэг монстр гэдэг шиг тий болгоно гэсэн. Тэгтээ дандаа технологийн компьютерийн энэ бүх одоо чипс одоо юу гэдгийг програм янз бүрийн одоо технологиг хэрэглээд мундаг болгоно гэсэн. Тэгээ 3 дахь том одоо асуудал бол одоо гендеризм байхгүй юу? Тэр нь бол энэ хүйсийн асуудал. Одоо бид нар бол одоо малчин бид нар бол одоо 100 жилийн өмнө эсгээрээс гараад юм тэгээд их юм үзэхэндээ. Тийм. Одоо мал хариулаад өдөө бид нар байжсэн бол амар ахгүй хэдүүлээ тэгэл тэргээр болцсон чал. Ахсаах тэгэл. Тийм яа хотод зүгээр. За хүйсийн ялгаа буюу гендеризм буюу одоо энэ хүйсийн ялгаа энэ хүйсийг хэд их одоо давруулан хөргөж байгаа энэ одоо маш их одоо том асуудал орчод байгаа. За энэний эсрэг одоо зарим хүмүүс одоо арга хэмжээж чаддаг улс орн зарим хүмүүс дэмждэг ч юм уу янз бүр байгаа. Тий. Одоо тэгэл хүний л асуудал. Нөгөө л хуманизм нөгөө л хүн чинь өөрөө бүтэхгүй гэдэг шиг явсаар байгаа л одоо тэгэл сүүл рүү одоо хөрсөндөө хүртэл ирэлцдэг гэдэг болж гэлж байгаа. Тий, хүсээс олимчилж биш. Би юу бододсон чинь эрэгтэй хүний биеинд явж байгаа эмэгтэй хүн юм биш үү ч гэдэг юм уу. Эсвэл одоо би эмэгтэй хүний биеийн дотор явж байгаа эрэгтэй хүн юм биш үү ч гэдэг юм уу. Одоо ингээл тэгэл энэ явдлууд за нөгөө биологийнхаа хувьд бол уул нь бол тэгээд байгаа шүү дээ. Эрэгтэй хүс, эмэгтэй хүс л гэж байгаа. За 3 дахь хүс гэсэн ойлголт гараад ирж байгаа. Тэр нь бол яг бид нар биологийнхаа хувьд ч юм уу нөгөө төрөхөд ч юм уу янз бүрийн одоо тэр нөгөө үржил
тэр нөгөө өөр хөврөл цаашид өсөх явцад янз бүрийн одоо алдаа, програмын алдаа, эйжинг одоо юу гэдгийг биологийн тим юунаас болж бас нэгэд хүс тодорхой биш энэ тэр бол зөндөө байд юм лээ. Тэр энэ бол одоо эмнэлгийн патологийн асуудал. Медицины асуудал. Тэр бол тэрийг бүгд одоо хөлийн жишээр тэр бол тэр мэдж байгаа зарим хүмүүс бол мэднэ. А зөвхөн гол нэг нийгмийн талаас сошиал ийм сонин хөөсүүд ингээд үлдэрлээд байгаа байхгүй. Шээр бүтээн босгоод байгаа байхгүй. Яг эртээр үед бол энэ Азийн энэ арт түмнүүд бол ер нь бас энэ урагшаага ч юм уу бас их тийм нэг эрэгтэй хүүхдийг илүүд үздэг ч юм уу, эмэгтэй хүүхдийг илүүд үздэг ч юм уу тийм хүмүүс бол их байсан юм байлээ. Тийм зориуд одоо ингээд айлын том хүүхэд эрэгтэй байхад нөгөө гэр орондны ажил хийхэд эмэгтэй хүүхэд илүү эрэгтэй. Тийм учраас одоо зориуд багаас нь эмэгтэй хүүхэд болгож үздэг. Эрэгтэй ч гэсэн. Тийм багаас нь ингээд палаж өмсгөөл. Тэгэл гэрийн ажил мэтлэл хөөрхөн гэл. Гоё ч юм шиг. Би одоо айлын том байсан одоо уул намайг багаас эмэгтэй болгож өсгсөн бол гоё ахгүй. Гоё палаж энэ төр өмсөл тээ. Эрэгтэй бид эрэгтэй хүний хувцс мус амар өөдөх хэрэгтэй шүү дээ. Эмэгтэй хүүхэд чиглэл багаасаа гоё хувцс өмсөл гэлдэг шүү дээ. Амар гоё ганга ээж аав нь хайрлаад л амар хайртай аав маав нь эрэгтэй хөлтөргөө харахаар тэгэл эртхэн шигээрээс гарч чаддаг тэгээд ажил хийж мөнгө төгрөг олж ирж гэдэг юм юу гэдэг. Эрэгтэй хөлт яах вэ тэр гэдэл. Тий. Охтууд ингээл ингээл ах шүү дээ. Одоо бол тэгэл одоо ч нэг 5 6 таа эмэгтэй охтууд болж шкаф дүүрэн палаачтай энэ гэдэг гэж шүү дээ. Төлөөрөө энэ тий. Болж малечны палааж бол бүгдэнд нь л байдаг юм шиг л шүү дээ. Тий. Эрэгтэй хүүхдүүд гэсэн чи. Шкафч байхгүй. Тэгээ яг энд бол том асуудал гол нь хүйс судлалаар л нийгэм ер нь өнөөдөр хүйс судлал юу ямар байдаг. Бид нар ч гэсэн одоо энэ асуудалд бүгдээр орчихсон. Тийм. Одоо хаана нэлээ энэ ойрхон энд бас нэг ер нь бол маш одоо гомогийн асуудал, лесбишийн асуудлууд бол яригадад эхэлсэн. Тэгээ ээж аваад малчин монголчууд бол тэрнтэй тулаад бас сэтгэлээр их унсан бүр зөндөө юм биш шүү дээ. Гинт одоо хүн тэгэл би гомо эмэгтэй хүн сонирхдаг, эрэгтэй хүн сонирхож байна. Тэгэл одоо яатагч. Би одоо юм бүх болох гэж хэлсэн ч гэдэг юм. Улс төрч болох гэж хэлсэн ч гэдэг юм. Охин нь одоо яадгийг эмэгтэй хүнд одоо тийм би эмэгтэй хүнд сайн эрэгтэй хүнд ярваадаг ч юм уу. Одоо яаж юм бэ одоо чамаг. Дэчүүхийн хуулийн айхтар нөлөөтэй өмгөөлөгч хүүтээс болох гэж хэлсэн шүү дээ. Аавах нь бизнес хэрэгтэй. Тий. Аавах нь цаашдаа улс төрөх хэрэгтэй үнэ хүү байсан. Тэр нэг мангаар юм уу тэрнээс уух юм уу тий. Тэгээ ийм одоо хүүсийн янз бүрийн юмнууд бол манад бол тэр рүү гарцсан эрэгтэй эмэгтэйг асуудал. За тэгэл эн чинь тэгээд тийм амар бишэлтэй ер нь бол тэгэл хүүхэд насны маш их юм явж байгаа. Аав хин байла, ээж хин байла. Яагаад гинт ингээд эмэгтэй хүн дургу болчихоо? Яагаад гинт эрэгтэй хүн дургу явуулчихоо? Тэгэл ажил мэргэжил янз бүрийн бидний ярианы өнөөдөр чинь одоо эмэгтэй хүний асуудал сонир болчиход байна шүү дээ. Эрэгтэй хүний асуудал, хүүсийн асуудал, ер нь хэнийг эрэгтэй гэх юм, хэнийг эмэгтэй гэх юм. Яг ер нь бол яг феминизмын нэг ном байдаг. Тэр Францын нэг философчин гэсэн. Гэхдээ тэр бол нэг эмэгтэй өмнөг нэг их гаргаж ирж эрэгтэй хүнтэй нэг өрсөлдөх гэсэн биш ном байсан байхгүй. Тэгээ ер нь бол яг бид нар эмэгтэй хүн болвол ер нь багасаа ингээд эмэгтэй хүн одоо хөвгт гарах хэрэгтэй, гэрийн ажил хийх хэрэгтэй гэсэн тийм маягаар бид нар өсвдөг. Тэгээ энэ бол бас заавал тийм биш. Эмэгтэй хүн бол бас өөрийнхөө өрчлөөгөөр мэрэгжсэн хаад заавал хүнтэй суухгүй, заавал хөвгт гарахгүй явах боломжтой шүү дээ гэсэн тийм бас явдаг гэсэн феминизм. А тэгэхээр тэр нь заавал нэг нөгөө тэгшэрхийн л асуудал да юм чинь. Одоо мэдээж та нар анх одоо тэр Европын орнууд чинь их сургуулиудад дандаа эрэгтэй оюутнууд байлаа шүү дээ. Эмэгтэй оюутнууд зөвшөөрдөг байлаа шүү дээ. Тулгаан муутай гэдэг. Тэгээ сүүлд одоо эмэгтэйчүүд орж ирсэн шүү дээ. Тэгээ энэ чинь бол нэг феминизм юм аа байгаа. Тэгээ тэр бол эрэгтэй хүнтэй өрсөлдөх гэсэн ойлголт биш байхгүй. Одоо бол феминистүүд ч юм эрэгтэй хүнтэй өрсөлдөх гэдэг байгаа байхгүй. Тийм. Эрэгтэй хүн одоо өрсөлдөх чинь болчихсон. Цэлцэх гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол одоо буруу. Одоо тэр түрүүн тэр нөгөө хамгийн том нь эрэгтэй хүүхэд байхад эмэгтэй гэсэн тэр Азийн тиймнүүд их явдаг. За өөр одоо манай их ишээ ч юм уу маш их одоо байлдаг зэрлэг ер нь жоохон ингээл ном сумдаг ер нь нийгмийн бүтцэн бүрэлдээгүү
ийм тархаа утрахаа ийм артнууд дотор бол нөгөө булчин ширмэстэй эрэгтэй хүүхэд хэрэгтэй гэдэг. Олон хүйтэн дандаа ялдаг. Ийм одоо нийгэм үсээгөө газар болж байгаа хэцүү гэдэг. Хот байхгүй, иргэншил нэх байхгүй. Тэгээ энэ артнууд бол ерөнхийдөө эрэгтэй хүүхэд эмэгтэй төрчөд бас жоохон хэцүү байдаг. Тий. Хөглөж байгаа шүү дээ. Тий. Булчин ширмэстэй гэдэг л. Тий. Адуу хариулах, гэр орноо хамгаалах, ном сумсаа харуулах, бүтгэн нөхдөд хүрээд харуулцдаг. Тийм одоо булчин ширмэстэй хүү хэрэгтэй байтал охин төрчдөг. Тэр охиноо ерөнхийдөө эрэгтэй хүүхэд маягаар энэ төр бас өсгдөг. Тийм. Айлын том охтууд бол ер нь нэлээд тийм. 100 жилийн өмнө Монгол одоо охтууд бол айлын том охтууд бол ер нь хэршүүд гэсэн. Одоо мод сургах нь асуудалгүй. Энэ бол нийгмийн тэр тухайн үеийн түүхээс шалтгаалсан иргэн болохоос биш. Одоо хоорондоо өрсөлдсөн эмэгтэй эрэгтэй хүний хоорондын одоо өрсөлдөөн бол биш байхгүй, тэмцэлтэй биш. Тэгэхээр ер нь бол өдөртөө дөрөв бид нар мэдж байгаа ш. Тийм нэг эмэгтэй хүчиг торхон тийм хөвгөж зөндөө байдаг ч тийм. Асуудалгүй яг байж болно шүү дээ. Сонголт. Таны сонголт гэдэг шиг тийм. Эсвэл нэлийн шүүд интернетчүүд байж лээдэг. Тийм. Амар бос тэр тийм. Мөс интернет одоо багш интер гэсэн профессор гэсэн юм байдаг шүү дээ шүү дээ. Тэр одоо мэдсэн шүү дээ. Би ч одоо мөсөөс бас лекц хийж байгаа. Тэргээр ахт. Бүлэглээ. Тэр гэл. Олоор нөхөө. Инэрхгал. Тэр бол яг хүний онцлог. Тэр ч янз бүр төрөл шүү дээ. Ямар бид нар ч ямар робот биш. Тэг төрөхт нэгээд ямар захиалга өгч гисэн. За ийм хөх төрөл биш өгөх юм шиг боломжгүй юм чинь. Тэдгээл унж байгаа шүү дээ. Газар дээр. Тэр чи одоо тэгээд явж хүн боллоо шүү дээ. Тэг. Тэгээ одоо сүүлийн үед бол бүр аягүй айхтар болсон байна. Европ одоо зарим уран энэ чинь юун дээр одоо паспорттай гадаад паспортн дээр ингээд хүйс гэсэн хэсгээр хүйс тодорхойгүй энэ төр хүртэл бичих боломжтой болсон гэж шүү дээ. Тий. Одоохондоо би сонгоогүй байна. Эрэнгөхгүй. Би сонгоогүй байна. Чон байж. Юу нэг хамаатай. Ямар хүстэй баг. Ер нь зарим өдөр эрэхтэй юм шиг л байдаг. Би зарим өдөр эмэгтэй юм шиг л байдаг. Тий. Яг нам эрэхтэй гэдэг. Тэгтээ би заримдаа эрэхтэй хүнд дурлцдаг. Дурлмаар ирчүүд байсан шүү дээ. Эсвэл эмэгтэйчүүд нь одоо юу дээ? Тест тэр эмэгтэй цаа. Тэр амар гоё эмэгтэй л би тэр эмэгтэй цаа. Ста миний ста юу гэдгийг. Тий. Яа болохгүй гэж. Тий. Зөндөл шүү дээ. Тэгэхээр ийм одоо ер нь бол одоо гендеризм хүүсийн асуудал бол бүр өндөр том түвшинд очихсан юм байна лээ. Бид нар одоо нэлээд нийгэмд нэлээд сүлдэж байгаа юм байна лээ. Тий. Франц энэ тийш одоо юу вэ? Скандинавын орон энэ хоёр эрэгтэй өндөр гэргэлж байгаа шүү дээ. Рууга бүгд чиглэл. Хүсэлтэл. Би яатлахгүй шүү дээ. Тэгэл одоо хүний эрхлэн шүү дээ. Тий. Тэгээ бид нар одоо хөлийн ширч чадах уу? Сэгрээс гарч ирсэн. 100 жил болж байгаа. Тийм. Одоо дээр очиод битэр хормоо хийлээ гэдэг эрэгтэй хөлтэй голоод ирвэл тэгээд одоо яаж хүлээж авах юм. Тэгээ бүр тэр одоо фэйсбүүк энэ төр чинь англи хувилдаг дээр нэртэл одоо янз бүрийн хүүсийн юу бас сонголтууд хүртэл гараад ирчихсэн. Тийм. Ер нь бол цаашид бол одоо хүүсийн дандаа маш их явах юм шиг байна. Энэ хүндрэлч огцон өршлөгч. Та нар бол мэдэрч байгаа. Тийм. Ерөөсөө энэ коронагаар одоо бүх бидний коронагийн өмнөх одоо ойлголтууд зөв буруу сайн муу тэр чин тийм штэ энэ чин ийм штэ гэсэн бүгд одоо өөрчлөгдсөн. Тий. Одоо тэгээд ааш штэ. Коронагийн дараа буцаад нормал буцаад хэвэн байдалтай орно гэсэн ч үгүй ээ. Одоогийн энэ байдал чинь хэвэн байдлаа гэдэг байгаа штэ. New normality гэдэг байгаа штэ. Энийг чи нормал гэж хүлээж авах гэдэг байгаа штэ. Хизээч одоо бид нар локдаунд оруулаад хэдийч айлгаас өрдүүлээд хотоос гарахгүй аймаг руу оруулахгүй гэдэг дахиад гэлэн. Коронавигийн өрчөд амар хэлсэн шүү дээ.
Шүлэл шүү дээ. Баяр гэрээс чарж чадахгүй ингээд л тий. Машинаар яваад хотоос гарах гэж гарахгүй энэ гэл тий. Буц энэ гэл тий. Тэгэл явж байгаа л өдөө явж байгаа хот руу бол оруулаад хотрогоо энэ гэл. Аймаг оруулахгүй энэ гэл. Аха та одоо Сэлэн аймгийн нутаг дэвсгэрт ороод ирлээ чи. Ирлээ шүү дээ гэж. Сандрал. Яах вэ? Хотроо яв. Эрдэнэ тэр ороо оторсон. Хот дотор зогсож болохгүй шүү. Гэхдээ би нэг авах зогсоод шатхан матгаа авчихсан. Бис виз ч бас матур. Тийм аа. Хаалган дээр лацтаа. Хаалгаа онгоолгосон байгаарай. Тэгэл машин чигээр битүүл лацтуулаад Эрдэнэ хотын дондор яваал. Тэгэл Эрдэнэс гараал. Тавшраал. Йоо. Таач бол гайгүй хүн таньдаг штэ. Дээгүүр яриад явахдаа ингэж яаж болно штэ энэ хэлдэг чинь. Эрдэнэт хончихгүй да. Тэр харахгүй шонд Эрдэнэт чичсэн байсан юм чи. Таагаар. Та хүн амт таньдаг царайц чи хараад бас Эрдэнэт тонолж магадгүй. Тэгвэл би засаг дараагийн тэр тамга газар үнтэй чинь ярьчтэй юм уу? Яриад нэг хоног зөвшөөрөл авчтай юм уу Эрдэнэтэд? Юм дараагийн 7 хоногоос бүтэн 7 хоногоор карантин зарлах гэдэг шүү дээ. Та тэгээ буудалд байж байгаа 7 хоног карантинд орчихвол тэгээд яах юм? За тийм дээ. Хэстэнэр. Тэ яасын бөөмд. Тэ цаана нэг амар корона гэдэг том хар үүл байгаа шүү дээ. Тэ юу болоод байгаа яагаад байгаа. Тэ тэрийг бас дахалгаа нэрлэлчихээ. Тэ чинь тарган дахалтай ямар ч хамаагүй шүү дээ. Тэ. Амины боллоо шүү дээ. Тэ. Тэгэл Улаанбаатарын юугаар ингээл орж ирээл. Баялаад байгаа юм хайшин. Аврагчж байгаа юм. Тэ Холливуудын фильм байдаг чинь тийм үү? Америкийн президент гарч ирээд амар үг хэлээл. Хүн төрөлхтөн аюул очирлаа энэ төр гээл тэ. Америкийн одоо бид бол хүн төрөлхтнийг аварна гээл тэгэл дээрээс хотын дээр ингээл амар нэг харьяагийн юм төр ингэж ирээд том сүдэг мөдөр гараад л тэ. Ингээл харсан чи тэ. Тэг тийм юм болсон юм. Амар корона гэдэг том дээгүүр нисээд. Тэгээ сая тэр нэг юуны энэ хүүс мүсийн үг гэдэг уушаад энэ гендеризм янз бүрийн гараад сонирч байхад ерөөдөө одоо бол багш нийтдээ 60 сонголт байсан шүү дээ. Хүүсээ сонгох. 60 сонголт. Сошиал медиа ч юу. Тэ та нар орж сонгоор өөрснөх. Хүүсэн тодорхойгүй хүмүүсээ үлдгээ сонгоол. Тийм. Тэгтээ одоо яадаг эмэгтэй хүний бие дотор яваа эрэгтэй хүн, эрэгтэй хүний бие дотор яваа эмэгтэй хүн ийм алинч бас байна. Хоёулаа. За эр хүн байж байгаа эм хүн болсон хүмүүс зөндөө байна. Нөгөө мисс хийлгээд эмэгтэй болдог шүү дээ, эрэгтэй хүмүүс. Тэр бол зөндөө эрээс юм болсон гэдэг хүстэй. За зарим хүмүүс эмээс эр болсон. Бас нэг хүс. Би бол өмнө эмэгтэй байсан. Одоо эрэгтэй. Германд нэг тийм тохиолдол гарсан шүү дээ. Нөгөө нөхөр нь хүүсээ солиулаад аваадаа хэлээд би эрэгтэй хүний дотор яа эмэгтэй хүн гэл нэг өдөр аваадаа хэлсэн. Аваа нь бүр шоколад. Хайнц чи одоо юу болж байна? Ханс гэлсэн чинь. Ханс. Тэгээ ханс солиулаад тэгээ бас нэрээ өөрчлүүлээд тийм хансаар ажиллахгүй шүү дээ. Хинч болт. Моника ч болт юм. Тэмхт болсон. Тийм. Тэг чи дараа нь аваагаа уулзсан. Тэг чи аваад амар таалагдсан. Одоо би ингээм эмхтэй найзтай болчихлоо шүү дээ. Өө нөгөө хоёр чи хамт дэлгүүр яваад хамт палаж аваад янз бүрийн сонголт хоосоосоо бодуулаад тийм. Иймэрхүү л одоо тийм учраас би одоо та нарыг бас түрүү орж ирчээд ноёд хадагтаа нараа гэж хэлэхээс бас жоохон ингэ жоохон боломжлолоо шүү дээ. Энэ дотор ч бас тодорхойгүй хүмүүс явж байвал. Тэр одоо бас цаашид одоо хүнийг шууд эргэтэй эмэгтэй гэж хэлэхээсээ. Тий. А тэр нэг тэгээд дараа нь тэр Хансыг нэг Моника болцсон байхад нь хүмүүс Ханс гэж дуудаадсэн чи хүүхд цагдаад авчдаг ч гэсэн. Энэ аваад оромжлоод байна. Би Моника. Тэгээд торгуулсан нөгөө хүн. Тэгээд одоо энэ бол одоо өнөөдөр гендеризм бол ийм том асуудал болсон. Тий. Хүндрэлтэн бол одоо нөгөө л одоо анх тэр эмтгэх хятад
Персийн, Азийн айхтар эртний арт түмнүүд. Сүүлийн Америк биш шүү. Эртний тэр айхтар арт түмнүүд бол хүн гэдэг бол асуудалтай гэдэг бол маш их эртэлж ирсэн. Тэгээд тэр их шашин шүтлгийн, тэр их уншдаг, бяцлагдаг, бие барьдаг, холгоо хийж болох уу, шунж болох уу, тэгж болох уу, ингэж болох уу гэсэн тэр 5 6 айхтар тэгэл тэр ариусгал одоо юу гэдгийг гээрэл мэгэрэл гэдэг чинь бүтэхгүй хүнийг л бүтэлтэй болох гээд байгаа бүх арга хэмжээнд байгаа байхгүй юу. Тэрэл бид нар өнөөдөр шашин гэл гандангийнхан чинь мөнгө олоод байна шүү дээ. Тийм. Тэгээ өөрснөө болоостай бүр амар амттай байгаа шүү дээ. Хамгийн их зөрчиж байгаа шүү дээ тэр юм аа. Хизээч мөнгө шунжлахгүй гэсэн багт тэр чинь хамгийн хөнгөтөгч шүү дээ. Хизээч одоо ховдог байж болохгүй хэр чинь тэр чинь зүгээр бүр өөхтөө махын шилж байгаа иддэг гэж шүү дээ. Тий. Тэр одоо ямар нэгэн лам баах вэ? Ухаан төрөх хэрэгтэй. Ухааныг ээж төрөхгүй, аав төрөхгүй. Тэнд л асуудал байдаг байхгүй. Мэдлэгтэй багш, мэдлэгтэй боловсралтай сайн маструуд төрүүлдэг байхгүй. За тийм мэдлэг боловсралтай, өндөр мэдлэг боловсралтай сайн мастртай, сайн багштай таарагвал ерөнхийдөө ухаан төрөхгүй. Хүний бодол. Бид нар одоо яаж бодох хэвтэй? Мэдлэг гэж юу вэ? Тэр тухай бичсэн тамийн мэдэх юм байна. Ер нь бидний одоо тархин дотор ч л одоо ухаан байгаа шүү дээ. Энэ дотор ч л бидний бодол яваа, бидний сэтгэл яваа, бидний мэдрэмж яваа. Тэгвэл энэ ухаан яаж ажилтдаг? Хүн одоо санаагаа хэлэх дуртай. Тэгэхээр санаа гэдэг чинь бас тийм ч хүчинтэй зүйл биш шүү гэдэг. Нөгөөдөгөөр ерөн сэтгэл гэж юу юм? Бид нар одоо англиар feeling гэсэн үгийг манайхан мэдрэмж гэж буруу орчуулад байдаг. Уул нь сэтгэл гэсэн үг байна. Бидний сэтгэл ер нь ямар? Бидний ямар сэтгэлтэй байх ёстой? Монгол хүний сэтгэл ер нь ямар? Бидний ухаан хөгжихэд олон зүйл хэрэгтэй. Хамгийн нэг дугаарт бид нарт мэдлэг хэрэгтэй. Гэхдээ мэдлэг гэдэг олон төрлийн мэдлэг байж аж бид цаашраа яв. Жишээлбэл мэрэгжил гэдэг бол нэг л төрлийн мэдлэг. Эмчийн мэрэгжил, багшийн мэрэгжил, инженерийн мэрэгжил гэдэг бид бүгд нэг төрлийн мэрэгжлүүд. Нэг л төрлийн мэдлэг. Бид боловсролгүй учраас олон зүйлийг мэддэг. Өөрийнхөө үнэмшлэр явдаг. Үнэмшил гэдэг чинь баталгаатай биш. Хүний санаа баталгаатай биш. Бид дандаа санаагаа ярьдаг. Өөрийн санаа өөртөө зөв гэсэн маш их алдаатай ойлголт явдаг. За одоо ингээд дараагийн нэг том асуудал гарч ирж байгаа. Одоо ингээд нэгэн хүн төрлөخت ингээд ийм асуудал ингээд орцсны дараа одоо нэг шинэ үеийнхэн нэг гарч ирж байгаа байхгүй юу? Ер нь бол шинэ үеийнхэн. За тэр бол ерөөдөө энэ одоо сатанизм гэсэн юм одоо дараагийн сэдв. Энэ сэдв бол эдгэртийг хамаатай. Тэгээ ер нь бол бас нэлээд эртнээс одоо ялангуяа христийн шашинд бол за тэгэл еврей энтрийн шашинд одоо юунаас одоо Месопотам одоо энэ Израилийн тэр юунаас одоо цааш баруун тийшэх ертөнц. Тий. Тэр ертөнцид бол энэ сатанизм одоо гадтай өрсөлдсөн, гарцтай дэрсэлсэн тэр ойлголтууд бол маш их. Тий. Наашигаа бол бид нар чинь бол ерөөдөө зүүнний арт түмэн шүү дээ. Бид нар чинь бол одоо наашигаа нөгөө нэг буддын шашин одоо энэ нөгөө нэг Шангрила антер гэж байгаа шүү дээ, тийм үү? Шамбала, Шангрила антер гэсэн одоо наашигаа зүүнний буддын шашинтай ойр шал өөр ойлголт. Цаашгаа бол нөгөө барууны шашин чинь бас шал өөр ойлголттой явчихж байгаа шүү дээ. Тэр нөгөө нэг ямар хот үлээ нөгөө нэг юу гэдэг шүү дээ. Одоо далайн дор байдаг энэ төр гэлдэг яриад идэг шүү дээ. Аавс гэрхэлсэн чи юу лээ? Тэгээ Атлантис. Тэр чинь бол тэдний ертөнц ахгүй юу? Барууны ертөнц. Тий, Атлантис чинь бол тэдний ертөнц ахгүй. Бидний ертөнц чинь Шамбала ахгүй юу? За тэгэхээр би одоо та нарт одоо шашин сурталчилж байгаа биш шүү. Одоо би ч юу болж байна гэж одоо бүр Шамбала гэсэн зогсож шүү дээ. Нөгөө ламнаас чи уурлах байх тийм. Манай сэдвийг автсан явж байна тэргээд. Сэдв авчихлаа болоо хэдэн гэх юм одоо юу гэх. Цаас ч одоо Шангрила ярьсан явчихлаа шүү дээ гэх юм уу. Тий. Шангрила гэдэг чинь нийслэл тийм Шамбалагийн нийслэл Шангрила шүү дээ. Амар мэдж байгаа хэвчээ тий. Тэгээ энэ одоо ертөнц бол арай өөр. Одоо бид нэг хурамс мормост гэж ярьдаг шүү дээ. Тэр чинь бол шал өөр. Бид нар наашаа болоод ирэхээр хурамс мормост тэрнийхээ одоо бас эсрэг гэдэг өрүүд энэ төр зөндөө байгаа шүү дээ. Тэрнтэй өрсөлддөг гэдэг. Энэ бол бидний үлгэр. Тий. Шансах үлгэрийн орднууд одоо бид нар чинь барьдаг болчиход байна шүү дээ. Тэр нь бидний үлгэрийн ордон. Тэдний үлгэрийн ордон чинь бол тэр нөгөө Заратустра одоо хэлдэг. Тэрэн дотор тэр сатан гэсэн ойлголт явсан. Тэгээд энэ сатан гэсэн ойлголт явсаар гад одоо өнөөдөр бол ерөнхийдөө сатанизм ч болдго юм уу юу ч бол. Уул нь сатан бол ихтэй гадынхаа талд байсан юм байлээ. Тий. Тэгмээс гад одоо үнэшилтэй тэр шашинтай орж ирээд баг шалгадаг. Тий. Шалгаад энэ бол сүсг бишрэлтэй болж чадхаар хүн байна. Энэ бол чадахгүй мэн гэх хөөгөө болчихлоо.
Тий. Ер нь бол тэр нөгөө нэг юунаас heaven-ээс хөөгддөг хин хоёр ч эхний нөгөө Адам Ява хоёр ч бол ерөөдөө энэ хоёр бол шашин шүт чадахгүй мэн гэдэг хөөгд сатанд өгч гэсэн нөхдөд гэдэг шүү дээ. Ер нь бол тий. Ер нь тэр. Гэхдээ манайхан чинь энэ heaven, paradise тэгээд hell гурвыг чинь буруу тайлбарлаад байдаг байхгүй юу? Тий. Hell болгоор юм яг тамл гэж байгаа. За paradise, heaven хоёрын ялгааг мэддэг байхгүй юу? Paradise чинь деваач юм байхгүй юу? Heaven чинь тэнгэр байхгүй юу? Тийм. Одоо нэг ямар нэг фильм бол юу Heaven-ий юу гэд байсан чинь деваачингийн шатч илүү тэг орчуулсан байхгүй юу? Үгүй байхгүй. Чинь тэнгэр их байхгүй юу? Heaven чинь тэнгэр. Деваачин чинь бол улаан оройд ир шүү дээ. Тийм. Улаан оройд ирэх амир гоё байгаа шүү дээ. Чинь деваач юм байхгүй юу? Paradise. Газар доошоо бол там байгаа шүү дээ. Тэгээ эдгэрт бол тийм ойлголт болно явдаг. Тэгээ сүүлдээ тэгээ сатан явсаар байгаад шал өөрөөр тайлбарлагдаад өнөөдөр 21 дугаар зуунд ерөөдөө сатанизм гэсэн нэг юм сонин ойлголт бол барууны ертөнцид бол маш их байна. Тэгээ би яагаад энэ сэдвийг ярьдаг вэ? Ерөөдөө Монголд бол энэ залуучууд бол маш их сатанизм юм ингээд авчихсан явж идэх байхгүй. Тэгээ тэрийг ойлгож байгаа мó юу? Одоо маш их одоо тэр хараар нүүр амаа болдог, саарл маарл болдог, дандаа хар утас хүмүүстэй тэгэл гинж төмөр өмөр ингэж гисэн. Тэгэл янз бүрийн одоо хохимо толгой молгоо зурдаг ч юм уу, зүүндээ зүүдэг ч юм одоо яадаг ч тэгэл нэг амар метал рок мог, heavy metal rock-ийн дуу муу сонсдог ч юм уу яадаг ч. Тэгээ тэр чинь бол тэр сатанизмын юунд явж байгаа байхгүй юу? Тий. Тэгээ яг ер нь бол одоо бурханы эсрэг бурхан гүйчүүд. Тий. Уул нь бол яг ойлголт нь бол их гоё юм байлээ. Тий. Зүгээр яг тэрийг ойлгож байна уу гэвэл гэдэгтэй биш. Ер нь бол би өөрөө бурхан л гэсэн юм яваад байгаа юм байлээ. Би эрхчлөөтэй илүү төдөө юмнууд одоо захирагдахгүй баригдахгүй гэсэн. Тий, нэлийн тийм атеист. Тий. Бурхан бүршдэхгүй тэр бол. Маш их рационал, ер нь сэтгэл хөдлөл нэг байхгүй. Ер нь тийм нэг жоохон кулд юм нөхдөд чинь айгуу тийм сатаны нөхдөд гэдэг чинь нөр хараар утчихсан гэл харах усуусан гэсэн тэгэл юм бэл. Мэгтэйчүүд мөд ингэ санаа нүгсэн гэл хөөхөн хөнгөр утчихсан ч гэсэн. Юм жаа юу нөхдөд болчихсон өвчдөг шүү дээ. Голдоо мэгтэйчүүд. За эрэгтэйчүүд дээр бас байдаг. Япон, Солонгос юм уу Азийн орнууд бол бас бий. Бас тийм гоцолчихсан. Япон фонд маш их гэдэг стандарт мэдэн шүү дээ. Яг тийм гоцолчихсан. Юмонд тэгэхээр тэдний ритуал янз бүрийн уулзалтууд нь тэр нөгөө тийч нөгөө нэг маш их оршуулгын газар шүү Европод чинь. Баруун орночтой амар оршуулгын газартай шүү. Харахгүй болохоор тэгээд тэр хүн яваал гhost most юу гэдэг вэ? Эвгүй шүү дээ хар сүтэр мөдөр. Бид нар чинь нөгөө аймхаа юм чинь бид нар чинь юу тийшээ ойртох битэл цаашаа л гэж байгаа шүү дээ. Тэр нөгөө энэ тавиад идэх чинь тавчаал цухтааж байгаа юм билээ шүү дээ хөрхий. Хайгаал. Босоод ирч магадгүй. Сүнс нь орчих магадгүй л. Бид нар чинь хүн маршуулах хөлтэй юу ч мэдхгүй бартсан шүү дээ хөрхийтэй. Тэсгэрээс гарч ирээд байсан. Оршуулгч ойлгохгүй хүн хөхийг ч одоо ч ойлгохгүй яваад байгаа шүү дээ. Тэнгэр дэвшлээч гэх шиг санаа юм яриад л. За тэгээ энэ сатан энэ нөхдүүд бол ерөнхийдөө хүний эрхчлөлөг бол маш их одоо чухалчилсан. Хөвзөө гэж байхгүй. Тийм. Тэгээд тэр рок дуу тэр heavy metal-ын рок дуу мөч амар шүү дээ чанга. Пегл нь өндөр. Бүр чатлимэр. Тэгээд тэр чинь зориудтэй гэж байгаа юм билээ. Тэгээд ихээр ерөнхийдөө ингээд хөөрөөд шүргээ харсан гэж бүрсэн. Ихс алиал болж байгаа байхгүй. Тэнгуутаа тэр нөө ингэсэн нөхдөд чинь концерт дарсны дараа тэрийг өргөжлөмжлөх санагдаад идэг. Тэг нарт ингэ зарж байгаа байхгүй. Янз бүрийн юм зарж байгаа. Хэлнэ гадар хийчих гээл. Тэгээд тэр амар том бизнес. Тэг heavy metal рок, heavy metal концертын дараа бол янз бүрийн нөгөө сэргээшийн янз бүрийн донтох юмнууд бол маш их зарагддаг гэж байгаа юм. Тэгтээ мөсөс рок групп тэр концертыг зохион байгуулж байгаа хүмүүс тэг хар тамхины бизнесийн донтох юуны бизнесийн гурлаа нийлж ажилладаг гэж байгаа юм. Маш том бизнес. Бид нар бол яг нэг барууны гэдгийг л дураад байгаа юм. Ийм металл талуудад тэргээд л. Тий. Тэгэхээр тэр чинь цаана чинь солиоруулах гэж байгаа байхгүй. Залуучууд бүгд нь солиоруулаад. Тэгээд энэ эцэс бүх юм цаана мөнгөний зорилготой байх шүү дээ. Ямар сайхан дуудуулчих гэж хизээж бодохгүй байх шүү дээ. Тий. Бид нар бол тэгэл гой дуулж антай л гэдэг. Шүү дээ. Одоо нэг кейс гэх нэг нэртэй нэг
групп байдаг шүү дээ. Гэвч үнсэг кейс биш байхгүй. Та нар хараарай. Тэгээ би өөрийнхөө бурхан гэж байгаа байхгүй. Уул нь бол дажгүй билээ сатанизм. Зүгээр сатанизм бүр хүн тэлбэрүүд байгаа. Нөгөө одоо улс төрийн одоо ялангуяа Англи Саксон, Америк, Англи, Канада, Австралч гэдэг юм ерөөдөө тэр Америкийн ишиг болоод ирэхээр нөгөө амар тэр крестийн шашны одоо юу юм статизмын бүр сүм хийдвэттэй гэдэг байгаа. За тэнд бол тэгэл одоо нөгөө залуу охины цус уух, муух, алах, малах, онгон залуу охтуудын хөдөлтаа 8 тэр бол бүр дээд түвшиндээ өрчихсөн. За тэр байтгаа одоо нялх хүүхдийг хүртэл одоо яадаг. Таглан тэр өргөдөг энэ амар үд байдаг гэж байгаа байхгүй. Юм да нар ингээл заримдаа Холливуудын фильмүүд байдаг шүү дээ. Тэрнээ заримдаа гардаг шүү дээ. Тэгээд тэр чинь зүгээр хутлаа хийш байхгүй. Тэр яг хүн байхгүй. Ер нь бол Холливуудын зарим фильмүүд бол цаагаар хүн төрөлхтөнд маш их хилээд байгаа байхгүй. Тэр одоо марчлахгүй. Ялангуяа улс төрийн тэр дээгүүрх тэр баячууд, томчууд чинь ингээд тийшээ гараад ирэхээр хачаач юм болт юм биш шүү дээ. Тэр Эпстайн гэдэг нэг Эпстайнгээс нэг баригдсандаа санаа бидэж байна уу? 2-3 жилийн өмнө шоронд өгчтэй. Тэр нэг загвар өмсдөг охтуудыг арал дээр авчиж улс төрийн томчууд, бизнесийн томчуудтай уулзалт уулзах юм хардан гоод масаа олчдаг. Тэр чинь бол ингээд амар гоо загвар өмсгөх жоохон миний охин Америк руу загвар өмсөх юм тэмцээнд яваад явчлаа гэж баярлаад байгаа шүү дээ цугаад байгаа шүү дээ. Зүгээр хүний намайнд л өгч байгаа байхгүй охиноо. Казахстаны нэг охин тгсэн шүү дээ 90-ад онд. Загвар өмсгч өнгөтэй болоод тийшээ явсан. Ээж нь бөөн баяр улсаараа баярлаад. Казак охин Америкийн ямар одоо юун дээр Франц руу явсан. Францын тэнд одоо загвар өмсгч амар юун дээр гараад ирлээ. Юу болж байна тэгэл тэнгуул Америкууд тэрийг аваад. Тэгээс үлүүгээ нөгөөд чинь асуудалд ороод Балканоос өсрөд өгсөн гэж байгаа юм чи. Чижилтлээ. Түүний мотлын бомбд. Тэгвэл монголчууд Америк руу хөрхөн охтуудаа хөрхөн хөгүүдээ явуулдаг бол эзэнгүй явуулдаг бол маш аюултай. Хамт л явах хэрэгтэй. Гацаа би явуулчихлаа. Та нар сайн орчноосоо сайн сонсоод байх юм бол олон охтууд тийшээ яваад алгуулсан байгаа шүү. Сургуулсан байгаа шүү. Ялангуяа бэбиситер метр гэдээ явах юм бол бүр балараа. Бэбиситер ч явчихгүй шүү дээ. Өгшөө өвөө эмгэнүүдийн залууч хатан туслах гэж явж байгаа гэсэн үг шүү дээ. Тий. Одоо бид нар эсхийгээс гараад одоо маш их юм сурч мэдэх шаардлагатай болчиход байна. Энэ хорвооч тийм бидний бодоод байгаа шиг тийм нэг сайхан хорвоо биш. Эвгүй юмтай тааруул тэгэл дуусаа баларна. Бид нар одоо маш гэн биш шүү дээ. Тий. Одоо сая сүүлд өнөөдөр өцөг дээр хамгийн сүүлчийн 9 дахь лекцээ уншсан. Цуврал лекц минь хүмүүс уншдаг. Одоо хамгийн сүүлд 10 дахь лекцээ дараагийн агсан. Тэрэн дээр би бас ярьж л байлаа тий. Нихилизм, экзистенциализм, трансценденс гэсэн 3 сэдвээр уншсан. Тэгээ бидний нихилизм, бидний экзистенциализм, бидний байгаа, бидний трансценденс, бидний цаашаа тийм болох гээд байгаа, ямар улс болох гээд байгаа, ямар нийгэм болох гээд байгаа, энэ амьдралыг юугаар дүүргэж явж байгаа тэтгэврт гарах гээд байгаа. Тэр бүх юмудаа сайн бодож тооцоолж одоо явах тэр маш чухал юм эхэлсэн байхгүй. Одоо тэр гин тамаагүй ингээл явж байгаа болчдөг гэсэн юм бол одоо байхгүй шүү дээ. Маш их эвгүй юмнаас сонсож эвгүй юмнуудтай уулзрах тэр үе одоо эхэлж шүү дээ. Тий. Тэр дайман болгоч одоо бидэртэй ч бидний дээгүүр давсан асуудал л да. Атом бөмбөгтэй орнуудын л асуудал шүү дээ дан гэдэг бол. Атом бөмбөггүй бид нар одоо тэгэл дулаагаа үлччихэл хавраас одоо явж байгаа. Хорхог хийж идсэн дээр баг та. Мэдч одоо авч байгаа үстэй. Үлийн ичээ эртхэн одоо бацааж аваарай. Одоо л яг мэдчихэж шүү дээ. Яагаад энэ атомын ус оног чинь атом бөмбөг хэрэгтэй гэдэг. Атом бөмбөгтэй очих юм бол тэгэл хүнтэй ярьдаг. Сэдвэр орчтой биш шүү дээ. Атом бөмбөг бол тоодгүй юм шүү дээ. Танаа хуралд чинь оролцсон идэх үү байхгүй. Тийм. Тэгээ дээгүүрээ болж байгаа том хурлууд чинь дандаа атом бөмбөгтэй орно л хийж байгаа байхгүй. Зарим газар бид нар чинь хүлээж авахгүй шүү дээ. Юм асууж байгаа. Атом бөмбөг байхгүй юм. Германууд сайн энэ олон улсын янз бүрийн зөрчил дотор ингээл дунд нь хөрхэн амьтан. Биш нөө Германд байсан учраас Германыг хардаг байхгүй зайлал. Тэр өөр амьтдаг хинч тоодгүй. Атом бөмбөг байхгүй.
сайн хүн болж байгаад тэгээд өөр дэлхийн 2 дугаар дайнаар баларчихсан. За ингээд иймэрхүү одоо юунууд бол энэ ертөнцид бол сонин юм их байна. Тийм энэ бүгдээ монголчууд бид нар одоо янзалж ойлгож тийм одоо юунууд гэхдээ тэний оккульт энэ төр гэл байдаг шээ тий. Сатаны энэ төр оккульт маккультаа нэлээд явчт юм байлээ. Зөв ер нь бол рок хөгжим тэргээр бол тэр текстүүд мекстүүд бол дандаа л одоо хаалны ядна одоо юу гэдгийг цуснаж одоо юу гэдгийг амар юм байдаг юм байлээ. За сайн тал нь бол их гой юмнууд байдаг юм байлээ. Би бас нэг жоохон танилцчихсан ч бас гой өгнүүд байна. Тэр одоо сатан болж байгаа залуу үеийнхэнд тэр нөгөө хар үстэй нүднүүд нь одоо яагаад байгаа шил мөлийн тэр үс ингээд нэг сонин саарал танарт мэдэндээ сатанууд. Хэви метал рокын хөгжим юг сонсоод тэдний фэнүүдийг харахад бүгд л тийм байл л дээ. Тэгээд тэд нар гой өгнөд би нэг хэд хэдэн юмнуудыг тэмдэглэж авсан зүгээр та нар сонирхолоход одоо шил ингэж байгаа байхгүй. Тэдний дөрмүүд байгаа байхгүй. Яг тэд нар тийм кул байдаг. Дөрмүүд байгаа байхгүй. Дөрмөд нэгдүгээр дөрмөд нэгж байгаа байхгүй. Хүн асуугаагүй ахад битгий зөвлөгөө. Дугуй. Гойлж байгаа. За хоёрт нь болоод тэгэхээр хүн сонсох дургүй байхад битгий зовлонгоо тоочтой. Амар гоё. Одоо минь ярьдаг ш нь гар утсаар өөрөө баах асуулаа ярьж чад. Тэг найз нь буцаад өөрийнхөө зовлонг ярьчих заав ярьдаг гэж буцаад тасчихдаг шиг. Найзаараа Зигмунд Фройд хийчих шүү дээ. Тийм. Баах асуудал яриад л та нэр зогсоо зогоод 10-аад минут ярьчаад харин тийм ээ гэж нөгөө тийм ярих гэж байх буцаад тасцсан. Эргээ залгана гэдэг байхгүй. Залгадаг бай. Тэгэхээр хүн сонсох дургүй байхад битгий зовлонгоо тоочод ээ. За гуравт нь бас их гоё юм байна. Хүндэлдэггүй бол тэр айлд бичиж авч гэж байгаа. Тэгэхээр цагаан сараар битээ авч. Тэг хүндэлдэггүй бол дэмийж байгаа. Тэр дотор тэгээ сууж идэг. Жохон тавган дээр жохон нийслэл салааттай. Жохон тавган дээр 3 ширхэг жижигхэн баян шиг тий. Тэрний төлөө одоо орж яваач идэв. Сүдэ цаа ганцхан аяга энэ төр өгдөг. Хоёр дахь аяга байхгүй. Тэгэл ерөөдөө гарахын нөлөөс очиж байгаа шүү дээ. Гээл. Сул бошоо хожиг нэг жижигээ юм гэдэг очиж байгаа шүү дээ. Тэр нь одоо юу чи тийм үү? Жижигээ юм жижигээ имини. Өс урт оргуулдаг гэдэг юм юу гэдэг. Өсний таслаг маслаг X гэж гэдэг юм мэддэг. Хүнддэггүй айл битгий очих гэж байгаа. А тэгснэ ингээд. За танаа гэрт орж ирчээд хүндлэхгүй болвол хөвгөр гарах гэж байгаа байхгүй. Тийм шуушаа халах гэж байгаа байхгүй. Халгаа. Цаашгаа шатны ороо твэрэл тэгээ халгаа гэж байгаа байхгүй. Гэж орч ирчээд хүндлэхгүй байл. Амар юм таа байхгүй тэр сатанистууд. Надад ингэ таалагдсан. Та нар хэв метал рок энэ сайн сонсоор. Аа ингээл гэрт оруулахгүй аа. Тэгээд нөгөө тал нь бас хийлдэг байгаа хгүй энэ тийм. Ер нь бол ямар нэг юм хийхдээ заавал тэр хүнээс ажуугийн хүнээс гэр ороод юу гэдгийг заавал хүнээс болох уу гэж асууж хийж вэ гэж байгаа хгүй. Тэр амар чухал байгаа хгүй. Хүн хийгээж хэлээгүй байхад сайн хүн болох гэж юм хийж чад. Тэг унгаа хагалцдаг шүү дээ. Гэвч яаж байгаа юм бэ? Хүнээс асууж яаж чи одоо хийхгүй. Яаж гад ингэж юм ингэж өвдөд хагалцдаг. Гэхдээ би ингэж хийгээд ингэж яаж гэж бодсон юм л да. Хүнээс асуухад яг зүгээр яг ингэж заавал уу гэж асууж. Юу ч хийсэн гэж. Секс их хийсэн. Болохгүй. Бүх юм.
Тэгээс одоо юу болов? Яшнээ. Юу загснаад болж байна. Би бүр саний хүмүүс загснаад болж яриад байгаа. Одоо л яриа л хэдэн жилийн ярьжлээс. Ямар загснаад болох гэдэг. Загснаад болно гэж би бүр айсан шүү дээ. Сухаа загсан багс байл балах нэ шүү дээ. Тэшнүүд ингээд юм болж гарахгүй үстэй. Тийм. Сухаа загсан. Цааш гисэн шүү дээ. Тийм. Жаахан гэж шүү дээ. Сухаа загсаж байгаа. Жаш тий. Тий. Нэг харцсан. Аа чамд байна. Тэр гоё юм байна. За хамгийн сүүлийн гоё юм хэлээд энд юу гэж байна вэ? Бусдын асуудлыг бидний өөрөө болгоод яваад байгаа чи. Аймаг. Тэр хүний асуудал. Тэр хүний асуудал өөрийнхөө асуудал гэж байна. Наас шам таваагүй биш шүү дээ. Тэгтэл л энэ гэх тийм. Одоо бид чинь тийм л шүү. Бид бүр тийм байна. Хаа байсан дэлхийн хаана газар юм дэлгэрүү, янз бүрийн усал янз бүрийн баа энэ айчсан л гэж байгаа шүү дээ. Тэгээд багч болчихсон. Энд чи аймаг асуудал шүү дээ. Тийм. Саяхан солонгос яасан дээр Халлоуины юугаар баахны явуулаад энд ч нэмнэ л шүү дээ. Яг мэдээж одоо хүн тэнд өгөх гэж хэцүү л. Тэгтээ чи энэ чинь бид чинь Монгол улс шүү дээ. Юм чи бас хязгаарч биш шүү дээ. Хэл дагуулсан одоо эмгэнэж болохгүй шүү дээ. Зургатаа хараад эмгэнээд юу харцсан зургатаар. Одоо нэг даяараа өгөхөд баахан хүмүүс очоод цэцэг тавьчихсан гэсэн шүү дээ. Хүмүүс хэлчихсэн шүү дээ. Та даяараа цэцэг өгч байгаа чи өөрийнхөө ихнэр өөрийнхөө найз өөрийнхөө ээж цэцэг авч байгаа чи. Даяараа ч ямар амаатай юм. Тийм болоо. Тэр л байхгүй. Ийм одоо энэ гуманизм хүн гэдэг өнөөдөр хэн болчихсон, хэн болох гээд байгаа, цаашид яах гээд байгаа гэсэн одоо хүн төрөлхтний асуудлууд ер нь цаашид яах вэ гэдэг гол нэг 3 хөх номын танилцуулга юм байсан л да. Коронавирус энэ болоод нээлт хийж чадаагүй. Энэ дээр бол ерөөдөө Монголын орчин үеийн асуудал 1 2 3 гэсэн Монголын өнөөдөр Монголын маргааш Монголын хүч хөдөлгөх гэсэн юм 3 удаас хэлбэг юм ном бичсэн. Тэгээд ерөнхийдөө бол яг номын гол гуманизмтай жоохон холбоотой төр сэдвүүдээр ярьчлаа. Тэгээд цаашид ингээд янз бүрийн юм дээр зэрэг ер нь бол явсаар бол бидний өөрсдийн өнөөдөр өчигдөр маргааш ер нь ямар байх хэвээр яах хэвээр. Тэгээд энэ яриад байгаа энэ түүхийн сэдвүүдийг эргэн харах. Тийм би одоо сайн өдөрөөр маш их явж байгаа. Маш том сэдвүүдэд таарлаа шүү дээ. Манжийн Монгол манж гэсэн том сэдвүүдэд юу таарлаа. Энийг бид нар яг яахгүй байгаа. Бид одоо Чингис хаан ярьдаг, Богдхан ярьдаг. Энэ хамгаалал хаа юу гэсэн ярьдаг. Энэ гомцод таарлуулсан. Гэхэд энэ чинь таарлаа гэсэн. Юу юм уу? Тийм. Багцлэр мандаж соёл орж иж бидний энэ прогрессивсэн биш үү? Тийм бүр тийм шүү дээ. Тэгээд бид ямар нэг байдлаар тэрийг ингэ нуугаад байгаа байхгүй. Одоо тэр ховд аймаг ховд тавьж байгаа, ястад тавьж байгаа, дундгой аймаг тавьж байгаа. Ерөнхийдөө тэр зүйл бол аймаг чухал юм билээ. Ер нь монголчууд бид энэ түүх гэдэг иргэн харахад цаг болсон байна. Тэгээд резиденс гэдэг тэр болж байгаа. Ер нь олон бид иргэн шиг дүүдэг. Тэгээд тэндээс бид тэр өөрсдөө гаргаж ирэх. Юу гэдэг нь философийн ном бичээд уншаад тэгээд Монгол Улсын нэг байгаа байдал түүхний бүхэлдээ ингээд алцаал ингээд надад нэг дотор нэг юм дутаад байдаг гэсэн байна. Чингис хаан бидний явдаас Чингис хаан Богдхаас шинэ Богдхаас чинь бас биш. Дутаад байдаг гэсэн байна. Бид зөвхөн гэрээс эсгээс гарч ирсэн юм оцрогдсон мэдүүлэг юм байна. Бас биш ээ. Энэ бажиг наад. Сэрэг мэсгэлтэй шүү дээ. Тийм. Шидэм биш шүү дээ. Тийм. Энд дэвчсэн.
сайн болчихсон. Гэмэлж яг гэмэлж болчихсон. Мэлж болчихсон. Солонгос хангайгаа хайгаа гэж сонсож байна. Тэгэхээр солонгос яг болчихсон шүү дээ. Гоё тийм. Сүлдэр айрс гэдэг. 20 явтай. Тэгээд зарим нь хортлоод байсан. Маш моралын гэж байгаа юм. Эсвэл хүн ямар найз нөхөд хайр дурлал ажил авах. Шоуэр зүгт амар гардаг юм шүү дээ. Сэрэл дурдсан. Орой намайг байхгүй цаахгүй болоод сериал зэлж байгаа юм байна. Цаах сериал. Тийм юм байна байхгүй. Тэгэхээр ингээд ийм хүний нийгмийн хүний юм гэдэг бол ийм сонсон дурсан цаашаа бид энэ бүхний юм асуулж. Тэр манжийн тэр 300 жил бол харахгүй хоосон юу ч болоогүй 300 жил. Вакуум шиг болж ирж болохгүй. Тийм маш юм байсан байна. Одоо тэрийг гаргаад ирчих бол одоо би бүтэн болох гэдэг байхгүй. Хөхөд явж асуудал өгөх гэдэг байхгүй. Хөөсөн юм би энэ Монгол улс чинь хаанаас гаралтай хийм юу эсэ яасан гэдэг би мэдж чадмаар байсан шүү дээ. Хутлааны бахан номууд гэж бичээд байдаг солиорол. Яасан ч юм би тэр нэг чухал шүү. Тэр яг юм байсан гэдгийг хүлээж зөвшөөрч чухал. Сайн уу ямар матын. Тэгээд тэр манжин тэр 300 жил болгоод амар чухал байхгүй. Тэр үед бид яг юу хийсэн яасан ямар хөгжил шиг явагдсан. Ямар амьдралын зохион байгуулалт, нийгмийн зохион байгуулалт, ямар худалдааны хэмээ тэр бүгд явагдсан. Тэр амар шин байхгүй. Одоо дундгад болоод амьд чад аймаг юм билээ. Тэндээс бүх юм ихтэй билээ. Тэгээд дундгад аймаг тач явна. Сэтгүүл амсан очих хүртэл тэндээс нэлээд юм гаргаж ирж энэ Монголын бүтээгдэхүүнүүд маргааш гэдэг юм. Цаг хугацаанд нэг юм байгаа юм. Цаг хэмжээтэй. Тэгвэл бүрээ казаа юу гэдэг тэндээс нэг төрөсөд гаргаж ирсэн. Бид бүгдээ нэг хүчтэй юм харах юм байна. Сонин газараас ирсэн үе юм байна. Ваа гэдэг бүтээл өгч ирсэн. Нууртаа устдаа дулаахан тийм үү амар тийм зүйтэй шүү дээ. За хаатай байлаа. Төгөөд өрөөлдөг. Арабууд персүүд гэж өгнө өөр. Цаана утга агуулсан. Яг нь би ингээд Монгол бас нэг инженерийн мэсгэл гэсэн юм гаргаж ирсэн. Яг нь хөртөө учраас сүүлд тийм асуудын дулаан байшин цоож байгаа төлөөс авч эхэллээ л дээ. Тэгээс хөртөн байсан бол миний софт өгч байгаа. Одоо мэдээд байна. Одоо хараад явж байгаа шүү дээ. Тийм. Ханаас сулааны станц ачаар явах гэдэг. Ресатас авч. Тэгээд би одоо ямар нэг байдлаар энэ тал сүм хід энэ тал төр гэсэн хоёр одоо том юутай асуудалтай төрийг бол дандаа асуу шүмжлэн шалгам шашныг бол бас дандаа асуу шүмжлэн шалгам за гурав дахь бас нэг нөхдөд шинээр үссэн энэ бол шишханы академи их сургууль гэсэн бид нар мэдлэгтэй боловсралтай гэсэн нэг бүх хүмүүс байгаа тэднийг бас асуу тэгээд одоо цолмолоо дүрчсэн шагналаар дүрчсэн ингээд хамгийн мэдлэг чинь баталгаатай нэг нүүв шүү гэж шалгадаг. Тийм. Тэгэхээр гурван одоо нийгэмд байгаа гурван том одоо байгууллагатай би бол ямар нэг байдлаар ажиллаж мэргэжлийн ялт хийж явдаг. Тийм. Сорч нь бол юм ийм л хүмүүс байдаг. Тэр юм жоо аймаг одоо гэсэн бол мэргэжлийн ялт хийх юм уу? Жохон дургуах. Сүм хийдэл амар болно гэж. Тэгэхээр төр стрим ам гэж юм бол бас нэлээд дургуй. Тэгээд хөдөлгөөний академи гэдэг. Одоо намын машин гэдэг. Газар дэс.
өчтөө надад асуудал байдаг. Энэ бол дуруу биш. Философч нэг хийдэг ажил. Яслаа гэж. Яах гэж бод бидний моолаад байгаа юм. Яслаа гэж. Яах гэж бидний шүмжлээд байгаа юм. Яслаа гэж. Юм гал ингээд одоо эсрэг үзэж моолж байгаа гэж идэг. Яслаа гэж. Тэгтээ байхгүй. Нэг юмтай үнэштэй байх хэцүү те. Хэцүү ч яах юм. Нөгөө татаа ойлтой. Нэг юмтай ингээд үнэштэй, турштай, идеалтай байх. Тий. Ямар нэг юм одоо харамсах юм уу, айх юм уу тийм байхгүй шүү гэж нэг идеалтай учраас тэр идеалаар явж шүү философихан. Тэрээс юмнаас айхаа. Хот туцлаа гэж шууд айх тийм байхгүй шүү. За туссан уу? Амьдрал ёстой доо гэж сууж шүү. Яг бид шин би мод шүү тий. Тий. Хайртай байхгүй. За одоо таны одоо бүх цагч нэрлээ гэл одоо бурхан ирээл янз бүрийн кино фильмүүдээр бурхан ирээл бүх цагч нь бол аваа яваа гэж хэлдэг шүү. Тэр угаасаа яв гэж шүү. Тэгээд би жоохон их юм байна. Ганц өдөр өгч надад тэхөө маргааш яв. Тэхөө өнөөдөр нэг жоо ажил амжуулж байгаа. Нөгөө 7 дахь юм дээр гардаг шүү. Нөгөө эний те. Нөгөө энэ мөр те. Бергманы 7 дахь. Яг 7 дахь загламаа гэж бурууч байна. 7 дахь хамгаалалтаа, 7 дахь загтлалтаа. Тийм. Хамгийн зүрхцэн загтлч нь нөгөө юу угааш Армагеддон апокалипс байгаа шүү. Дэлхийс өмнө. Тэгэхээр дэлхийд дахиж шинээр байгуулагдсан шүү. Бүгд тусчиж байгаа шүү. Тэгэхээр тэр яг бурхан ирээд тавж авахдаг шүү. Тэгэхээр би жоох ажил амжилтаар байна гэдэг шүү. Өнөөдөр шатар тоглоё. Тэгээд шатар нүгээд тэгээд чи ажил тоглох юм бол хэд хоног байж ажил амжилтж. Тэгэхээр тэн дээр яг юу хийх гэдэг нь бидний амьдралд юм тэгэл шатар тоглохтой л адилхан гэж байгаа. Ямар нэг байдлаар бид нүгэл хийдэг. Тийм. Ихэнхдээ матлуулдаг. Ихэнхдээ шахмат болдог. Тийм. Дахиад тоглолтоо гэдэг тийм. Тийм. Дахиад тоглолтоо, дахиад ажигтна. Тэгэхээр өөрөөр бидний амьдрал гэдэг бол шатар тоглохтой адилхан дахин тоглоно. Хожигдохоо мэдсээр өс тоглодог. Тийм. Зис болон хожиж шүү дээ. Тэр фильмчдэг чинь чи хожиж гэж байхгүй. Яг нэг зайлтж өрөөд тийм үү? Дэрсийн аваад зайлтж болов. Морич юм ажиглаж аваа хамаатай хийж болох юм. Тэгэхээр бол философч юм бол яг ийм юм багхгүй. Мэдж байгаа шатарт ажиглаж мэдгээр шатар. Тийм. Асууж янз бүрийн байна. Постмодернизм, трансгуманизм, хүүсийн энэ асуудал. Яг бид нар бол нэг малчин артын учраас гадаас бол бид нар үргэлж хоол. Юм бол бид нар бол тэр бохонго. Тийм. Тэрийгээ зүгээр л easy хөнгө гэж авах. Бид нар бохонго. Гадаад хүнтэй уулзаад гадаад хатаа гэж I'm godless. Тийм бохонго. Тийм. Бохонго байх боломжгүй. Яг нүүдэлчин эсрэг гэрийн юм артын бол бохонго байх боломжгүй. Яг янз бүрийн хайрхамж гэдэг юм уу, тэнгэрч гэдэг юм уу, уулын өрөөж гэдэг юм уу. Тиймэрхүү бол яг байна. Яг өөр эртний одоо шаманизмын тийм бол байна. Одоо байглаа шүдэг. Байглаасаа хүртэж явдаг. Байгалийн аянд цогцож. Монгол байгаль хүнд шүү дээ. Ийм орнд одоо дэлхийд хоорох шүү дээ. Манай нийс чинь хүдэн нийслэлийн тоонд орж хамгийн өндөр нийслэл. За тэгээд одоо 3-4 сараас би ч одоо Алтанаар орно тэнцээ тусна 3-4 сараас явж нэг жоохон лекц тэргүүр хийж үзсэн баггүй уулын орнд орчоод лайф хийгээд тэгэл уул харж Монголын байрлалыг харж философи гэж үзсэн. Тэр чинь шорч чаж. Өдрөл айлгаа. Энэ статикчтай шонгийн бод унчлаа. Тийм хөр өмнө захинд хийсчлээ. Тийм тэдэн малчин одоо 30 болтоогүй байж гэдэг юм. Тэгэл 3-4 сар ч ирээд тэгээд намайг гэртээ байлгаж. Тэгээд 5 сараас явж 5 сар адилхаараа гэж хайж. За тэгвэл 6 сарын нэгнээс замалж байна. Бид нар ийм хэрэг. Тэрийг дараад бид нар чинь ийм өөр байхгүй. Гүргэр байхгүй. Ийм хата цагаар бас тэр гүргэр гэдэг нь алах гарахгүй байхгүй. Слогос ч юм уу 7 минутаар цаг ажиллаж ирчихдэг шиг аргагүй. Чи яаж хэдийг нь хийчих вэ? Дахиад ч юм уу. Ята ч яагаад мөнгө хуудаа хэрэгтэй вэ? Наа мод хайхаа яа тэр. Хоол одоо яг энд ичээ.
гарч идэл өгөө заа. Идэж тах. Тэгээ Япон ч бодоо болж байгаа. Японууд ч ингээд л шүү дээ. Манай хамаат гэх юм очоо. Манай талбай зэрэг хагас гэсэн. Цаагаарсан болоод нуурлаа. Өч одоо юм тийм Монгол гэж. 7 өдрийн өдөр хийж бидрийг одоо алцааш шүү дээ. Олон бидрийг одоо хоёр байсан шүү дээ. Тийм 7 хоногийн ажлыг цагаат хайр байсан. Би яа. Буцаач та. Монголоор буцахгүй. Бидний тэр цагаагаар явуулсаас шалтгаан гүргэр байгаа. Хэрэг гүргэр. Дүү тав нөрөө нарахчихсан ч явчих шиг. Шуудлаар очиж зөвлөхийн янз бүрийн ажил хийгээд тэр давхрынхаа бүгдийг хариуцсан байгаад болчихсон. Хичээн талаа танаас авах байгаа. Хамгийн том нь салхилаа хийчихсэн. Бидний цагаараа юм байж энэ хатар хатуу энтэй чи магасаа үзсэн ямар асуудал байгаа. Би одоо янаас нь бодчих. Амар дараад үйлсэн гэж бэлэн хэлсэн. Насан болох хацлаа үзчихсэн. Харуулчихсан байхгүй. Тэр чинь юм боцоо сургууль байж байгаа. Бэлэж авах болгож авах. Шалгаж байгаа. Тэр нь үгүй хамаатай биш үү? Би тайлаа. Юу яа?